За үзэгчид сонсогчдоо өдрийн мэнд манай Онтай подкастын маань шинэхэн дугаар эхлэхэд бэлэн болсон байна. Тэгээд дугаар эхлэхээс өмнө юуны төрөнд та бүхнээс subscribe, like гэдэг одоо товчлуурыг заавал дараарай. Тэгээд та хэдээс юу ч унахгүй. Тэгээд бит хоёр бол маш гоё зочдоор дүүрэн байх болно гэдгийг амлаж байна. Тэгээд Тэмүүлэн бит хоёрын хүргэж явуулдаг за Mongolia Talent Network-оос эрхлэн гаргадаг Онтай подкаст маань эхэлж байна. Тэгээд энэ дугаарын маш гоё зочин бол за IT Park-ийн CEO Золзаа Яманд хүрэлцээрсэн байна. Бит хоёрын урилгыг хүлээж авч ирсэнд баярлалаа. Өрсөнд баярлалаа. Ааха. Тэгвэл яриагаа гоё IT Park гэдэг яг энэ үндсэн концептээс эхэлж ярмаар байна. Тэгээ IT Park маань сая Золоо маань түрүүн бид нар эхлэхээс өмнө хэлжсэн 50 жил болж байгаа гэсэн тийм. Тэгэхээр 50 жилийн хугацаанд энэ яг парк маань ямар зориулттай анх ер нь үүсгэн байгуулагдаж байсан юм бэ? За мэдээллийн технологийн үндэсний парк Монголоор. Тэгээд National Park байгаа. Тэгээд 1972 онд үүсгэн байгуулагдсан. Одоо бол тэгэхээр 52 3 болж байна те. Анх бол мэдээлэл одоо шинжилгээ ухааны төв гэж одоо байгуулагдаад барилга нь бол одоо 1979 онд үүсгэн байгуулагдсан. Одоо барилга нь баригдаад ер нь бол анх ингээд шинжилгээ ухааны мэдээллийн төв гэдэг байдлаар явж исэн бол 2002 оноос эхлээд яг технологийн гарааны бизнесүүдийг бойжуулах одоо инкубатор хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн. Нөгөө талдаа болохоор мэдээллийн технологийн мэрэгчлэлтнийг бэлтгэх олон улсад одоо хүлээн зөвшөөрөх одоо шалгалтуудыг авах тэр чиглэлээр ингээд хоёр үндсэн зорилготойгоор үйл ажиллагаагаа явуулаад тэгээд статусын хувьд бол төрийн өмчөд аж ахуйн тооцоод үйлдвэрийн газар буюу одоо татвар төлөгчдийн мөнгөөр бол санхүүждэггүй. Өөрөө өөртөө санхүүжуулдаг. Тэгээ одоо төрийн өмч гэдэг утгаараа тэр барилгаа эдийн засгийн эргэлтэнд оруулаад мэдээллийн технологийн салбарынхаа одоо хөгжлийг хурцгах те бизнесүүдийгээ бойжуулаад тэндээсээ өөрсдийгөө санхүүжүүлж орлого олоод тэгээ эргүүлээд энэ салбартаа хувь нэмэр оруулдаг ийм одоо байгууллага байгаа. Тэгэхээр одоо өнөөдөр 2025 он гэхэд нийтдээ нэг 450 гаруй технологийн компаниудыг одоо инкубатортай элсүүлснээс нийтдээ нэг 160 орчим бизнес амжилттай төгссөн байна. Тэгээ энэ дундаас бол та бүгдийн мэддэг нөгөө Анар Шаркаас ахуулаад бизнес нэтворк нөгөө баяр сайхнаас ахуулаад бүхэл одоо энэ технологийн салбартай холбоотой хүмүүс одоо ерөөсөө IT парктай түүхэн зандал нэгэд нэг явж ирдэг сашгүй юм холбоотой байт юм билээ л дээ. Тийм байгууллага байна. Тэгээд Золомоноос дурдж исэн энэ сая сүүлийн 50 хэдэн жилийн хугацаанд IT парк маань ерөөсөө хамгийн анхны эмэгтэй одоо CEO гүйцэтгэх захирлаар ажиллаж байгаа юм байна. Тэгээд бас тэр сэтгэлээс овалцаж залаа энэ бас тий сонирхолтой байж магадгүй. Миний мэрэгчлэл бол маркетинг тэгээд бизнесийн удирдлага шүү дээ. Тэгээд би бол код бичдэг ч юм уу, програм хангамж мэдээллийн технологийн салбарын хүн биш. Одоо тэгтээ ямар ч сан сүүлийн одоо 8 жил мэдээллийн технологи болон инновацийн бизнес эрхэлдэг залуучуудыг бойжуул дэмжиж одоо зах зээл дээр гаргахад нь одоо дэмжиж ажилласан. Тэгээд өмнөх захирлууд маань бол бүгдээрээ эрэхтэй тэгээд бүгдээрээ дандаа програм хангамж мэдээллийн технологийн чиглэлийн одоо ийм хүмүүс байсан. Тэгээд олон улсад бол мэдээж ийм IT парк хабууч ч юм уу энэ чиглэлийн хүмүүс нь илүү бизнес minded entrepreneur ийм хүмүүс байж бизнесүүдийгээ бойжуул зах зээл дээр гаргаад нөгөө талд нь одоо бизнесийг дэмжих ийм нөгөө одоо жоохон бизнес суурьтай хүмүүс угаасаа байдаг. Тэгээд тэр утгаараа ч гэсэндээ бас анх удаага бизнес юм суурьтай хүн бас тэгээд дээр нь 50 жилийн түүхэнд анхны эмэгтэй одоо захирал болсон. Тэгээд бас манай чин цахим хөгжлийн нууц харилцаа холбооны яамдаа харилцагддаг. Тэр дотроо бол одоо харьяа салбар байгууллагуудын дунд бол бас ганцхан эмэгтэй. Тэгээ манай салбар чи ер нь эмэгтэйчүүд цөөтэй гэхдээ байгаа эмэгтэйчүүд маань маш хүчрэхэг, маш тууштай одоо ийм айгүй мундаг эмэгтэйчүүд байдаг. Тэгээ бид нар бол хоорондоо явахдаа энэ салбартаа бол олон залуу эмэгтэйчүүдийг одоо түүчээлэн урин оруулж те илүү бас олуулаа болохыг бол хүсдэг. Цөөхөн байгаа шалтгаан нь юу юм бол одоо ийм хаалт байд юм уу? Тийм яг одоо ингээл ихтэй сургуульд шүтээс гэхэд л 2-3 эмэгтэй бусд нь эрэгтэйчүүд байдаг гэл нөгөө сонсдог гэсэн мэт гэтэмсэн те. Тэнгүүд энэ салбарыг бол илүү нөгөө эрчүүд сонирхдаг салбар байсан. Одоо бол эрэгтэй энэ үү эмэгтэй энэ үү хамаагүй. Ер нь бол технологи бол одоо өөрөө бүхэл салбарт
одоо дижитал шилжилтийн хөгжин бүх салбар технологигүйгээр бол одоо уламжлалт болоод тэр нь ингээ хуучраад энэ салбараас арчигддаг ч юм уу эсвэл хөгжил нь бол удаашрах нь ойлгомжтой болчихж байгаа байхгүй. Тэгэхээр энэ дээр заавал одоо чиг хандлага нь бол эрэгтэй нь эмэгтэй нь хамаагүй бүх хүн бүх залуучууд ер нь бол энэ технологи айцгүйгээр энэ салбарт 2 дахь мэргэжлээ ч юм уу хослон сонгох ч юм уу эсвэл одоо богино хэмжээний хугацааны те сургалтанд суудаг ч юм уу хүн болго энэ талаар бол мэдлэгтэй болох зайлшгүй шаардлагатай болсон. Тэгэхээр одоо охтууд маань бол хүч төрөн нэлээх орж ирж байгаа. Тийм. Яг хүйснээс шалтгаалсан одоо хүндрэлүүд энэ салбарт байдаг уу? Одоо яг өөр ингээд дотор нь байна гэсэн үг шүү дээ тий. За яг сонирхол нь өөр юм байна. Одоо ихсэж байгаа юм байна. Дахиад яг хүндрэл талаасаа тийм гендрийн ялгаа ч юм уу тиймэрхүү мэдрэгдчихсэн үү? Одоо нэг мэдгэдгээ болцсон. Ер нь бол хүмүүс харьцангуй айгу гендрийн мэдрэмжтэй бас болцсон байна. Тий. Тэгэхээр бол нөх амар ялгаа би эмэгтэй болохоор ч юм уу эсвэл би эрэгтэй болохоор энэ салбарт одоо ингээд юм байна гэ яг уу эмэгтэй удирдлагын хувьд гэвэл жоохон бас байдаг. Тий. Ааха. Ямар хүн? Яг одоо намайг чинь ингээ гаднаас ингээ харахаараа тий энэ залуухан юм бэ, жоохон юм бэж гэдэг ч юм уу тий. Эсвэл бол ингээд нэг юм тиймэрхүү байдлаар нөгөө нэг эмэгтэй юм бэж гэсэн одоо хандлага айгүйх гардаг гэсэн. Гэхдээ ер нь бол харьцангуй нэлээд багассан. Тэг хүн зүгээр л хийж чадж байгаа бол тэгэл эрэгтэй нэмэгтэй ингээл би заавал эрэгтэйчүүд тийм эмэгтэйчүүд тийм нэг амар юу хаач ярих дуургүй. Түрүү нөгөө IT паркаас гарсан одоо 450 компаниг бойжуулаад 100 хэдэн сайн хэмжээ гэдэг. Тэрэн дээр одоо Анар Shark энэ тэгэхээр нэлээд тийм амжилттай явж байгаа компаниуд байгаа. Яг бойжуулна гэдэг тэгэхээр ямар хэмжээнд яаж яг тусалж бойжуулд юм бол. Яг тэр seed stage юм уу те бас яг бизнесүүд яг аль хэсэгт ирнэ гэдэг ч юм уу те. Нөгөө бойжн гэхээр нэг ингээд нэг үлгээдээд тэгээд нэг том хүний цэцэрлэг гэж хэлээд би чинь бас нэлээ нөгөө хил амд орж ирсэн. Тэ бүгнээрээ суглаад ингээд хамтдаа сурч өгчөө тэ анх нөгөө coworking space нээж хад тэгжсэн. Тэгээд инкубатор хөтөлбөр гэж маадэр байдаг. Тэгээд тэр нь болохоор үндсэн инкубатор, агсан түвшний инкубаторын дараах за тэгээд эмэгтэй залуучууд гэдэг ингээд ийм ангиллалтай байдаг. Тэгээд үндсэн инкубатор бол 2 жилийн хугацаанд бид нэр офисын одоо 80 хүртэлх хувийн хөнгөлөлт тий. Дээрээс нь бизнесийг нь одоо эхний 6 сард нь бүтээгдэхүүн үйлчилгээг нь гаргах тал дээр нь за тэгээ хөрөнгө оруулалт татах одоо бизнесээ танилцуулах тий. За бүхэл төрлийн юм дээр нь одоо ялангуяа оюуны өмч, хууль эрх зүй, санхүү, яжил нөгөө зөв албан бичих те бичиг хэрэгээ хөтлөлт гэдэг ч юм уу ингээд иймэрхүү зүйл дээр нь л ерөөсөө анхан шатны бүх одоо юунуудын өхөөс гадна бид нар одоо бизнесүүдэд болон төрд манад ийм одоо асуудлыг шийдсэн ийм нийгмийн асуудлыг шийдсэн ийм одоо тий зүйлийн асуудал одоо эрүүл мэндийн салбар ч юм уу боловсролын салбар ч юм уу тий уулуурхаа одоо юу гэдэг бүхэл салбар шийдлүүдийг төр өөрөө маш том худалдаа авчилцсан. Дээр нь бизнесийн байгууллагч өдөр тутамдаа шинэлэг, инновацлог тий бүтээгдэхүүлчлэгийг хайждаг. Тэгэхээр тэдгэрийг нөгөө борлуулалтыг нь дэмжих зорилготойгоор холбож зуучлах тий энэ үйлчлэгийг бол бас үзүүлдэг ба. Тэгжээч нөгөөдөл маань цалингаа тавина, орлогч нь нөгөө мөрөөдөлтэй маш том мөрөөдөлтэй залуучууд маань дэлхийн зах зээл дээр гарах одоо юунд нь хөшөөрөг болж ингэж өгнө. Тэгээ одоо манай ялангуяа мэдээллийн технологийн салбарын бизнес эрхэлж байгаа энтерпренеурууд ерөөсөө Монголын зах зээл бол хамгийн ихний одоо лонч их ус болохоос шиш бүгд дэлхийн мөрөөдөлтэй байгаа байхгүй. Тэгээ Монголтой хоорондоо нэг одоо өрсөлдөөд бай те энэ тэр сайн муу гэж нэг жалга давны үзэл байхгүйгээр хамтдаа бид нэр дэлхийд гарыг эхний мөсийг хагалцсан байх нь дараагийн залуучууд нь гарна гэдэг маш гоё юм нөгөө өөдрөг тэгээ гоё хамтын ажиллагаатай. Тэгээ тэр инкубаторт болж байгаа одоо манад яг одоогийн байдлаар манад дээр бол 44 компани байгаа. Тэдгээр компаниуд маань ерөөсөө химэл оюухан, IoT, эсвэл блокчейн, боловсрал те бүхэл ингээд аялал жуулчлал гэдэг ч юм уу бүх салбарын одоо ийм асуудыг шийдэж байгаа тийм залуучууд байгаа. Одоо би зүгээр жишээ нэг шинээр эхлүүлэх чаа нэг одоо entrepreneur гэдэг одоо тий. Тэгэх юм бол заавал манай компани IT-ийн чиглэлийнх байх хэрэгтэй юу? Нэгт хоёрт
сонгон шалгаруулалт явд юм уу? Эсвэл очиод би зүгээр бүртгүүлээл тэр юмнуудыг авах боломжтой. Ямархуу ер нь шалгуур юмнууд байд. Маш өндөр шалгардаг. Тийм, ер нь бол мэдээж сонгон шалгаруулж авна. Инкубатор хөтөлбөр гэж байгаа учраас бид нар нөгөө элсэлт зарладаг. Одоо бид нар чинь 54 дахь удаагийн элсэлтэд зарлалцсан. Дөнгөж сая хамгийн сүүлд Химэл оюун ухааны чиглэлийн 2 компани сонгон шалгаруулаад авсан ба. Тэгээд бүтэн сарын хугацаанд олон нийтэд түгээгээд за ингээд энэ удаад ийм чиглэлийн компаниудыг сонгон шалгаруулж авна гэд. Тэгээд тэр нь дандаа ер нь бол технологи суртаа байх хэрэгтэй. IT-ийн хэрвээ өөр одоо хаб ч юм уу инновац технологи юм бол аль нь ордог. Манай чиг үүргийн хувьд бол яг мэдээллийн технологийн чиглэлийн компаниудыг аавна. За тэгээд тэрэн дээр сонгон шалгаруулалтанд 20 30 компани бүртгүүллээ гэж бодоход маш их материалуудыг бид нэр бүр авдаг. Бизнес модель төлөвлөгөөгийн хичнээн одоо манай дээр байрлах юм бол хичнээн хүн байхын одоо хэдэн ажлын байр бий болгож байгаа ингээд аваад тэгээд салбар болгоны мэрэгчлэтнүүдийн өмнө pitch хийдэг, бизнес нараа гэдэг. Бизнес нараа. Тийм нэг kind of жижигхэн шалтгаан шиг тийм. Тэнгүүт хөрөнгө оруулагч талаасаа байж гэн, ихтэй сургууль талаас за яамны төлөөлөл байдаг. Тэгээд IT паркаас 2 төлөөлөл. За тэгээд өөрөө амжилттай явж байгаа стартап тэгээд төрөөмс байгууллагын салбарын мэрэгжлийн төрөөмс байгууллагын төлөөлөл гээд олон талт юм одоо хүмүүсийн өмнө шүүлтэнд ороод шалгуултанд ороод тэгээд тэндээсээ бид нэр за 2 өрөө юм уу 3 өрөө суулайлаа гэхэд энэ удаа 3 стартапыг авъя гэх юм бол 3-ыг сонгон шалгуулад одооноос бол бид нар бас нэг virtual incubator гэж бас гаргаж байгаа. Манай дээр одоо маш олон гээд хүлээлтийн лист үүссэн. Орох хүсэлтэй компаниуд маш их байгаад байдаг. Орон зайн хувьд бид нэр ингээ хязгаарлагдмал. Тэгэх юм бол бас мэдээлэлд ойр байхын тулд виртуалаар бас инкубатор тестч болно. Би тийм боломж нь олгож байгаа. Тийм. Тэгэх юм бол бараг лимитгүй. Тийм. Саяны сонгон шалгаруулалт ил явдаг. Одоо үзэгчд очиж үзэж болдог уу? Яг ингээл одоо ханаас эхлэх мэдэхгүй байгаа ч юм уу тийм хүмүүс шууд манай их сургууль дээр тийм байдаг. Нэг юм стартап юу Cupid Cup гэдэг. Тэгээд залуучууд очиод үздэг. Нэлээд санаа юмаа болгоцсон хүмүүс нь гарч ирээд танилцуулга хийдэг. Тэндээсээ шинэ санаа аваад яваад байдаг гэсэн. Яг энэ нөгөө тодорхой хэмжээнд бизнесийн нууц байдаг болохоор бүх одоо шүүж байгаа хүмүүс маань нууцлалын гэрээнд гар үсэг зурдаг. Тэгээ нөгөө санааны түвшинд байгаа зарим нь бол аль хэдийн бүтээгдэхүүнчлэгээ болцсон байгаа тий. Бүр яг нь хэрвээ бид нар нээлттэй одоо стартап чаленж Mongolia гэх тэмцээнийг бид нэр өнгөрсөн жилээс эхлээ хийж байгаа 300 сая шагналын сантай. Тэр бол ингээд бүр олон нийтэд нээлттэйгээр бүр контент болоо тий. Хамгийн сүүлийн одоо топ 5 шалгаруулалт нь 300-400 хүний өмнө жишээлбэл болдог. Тэгээд тэмцээн байдлаар байх юм бол бид нар нээлттэй хийн. Яг энэ дээр бол бид нар жоохон нууцлалыг хадгалж явдаг байна. Тий. Одоо би залуугаас хувийн зүгээр өөрийнх нь бас бодлын сонсомоор байна. Ер нь одоо ингээд нөгөө төр хувийн хвшлийн одоо бас нэг зааг байдаг шүү дээ. Одоо жишээлбэл Монголд бидний залуучуудын хувьд яригдаад аим их төр ингээд хамгийн юмд оролцоод байна. Ингээл бүх юм дээр төр байна. Сая өөрөө ч хэллээ төр хамгийн том худалдаа авч болчлаа гэдэг чинь зөв юм уу буруу юм уу те. Тэгэхээр яг энэ өнцгөөс за тэгээ өөрөө бас яг энэ төрийн агентлагийн одоо мэдээллийн үндэсний төвийн CEO-оор ажил одоо бас 2 жил болчлаа те. Тэгж яхад мэдэрч байгаа зүйл юу? Тэгээд ямар өөрчлөлтийг өрнө оруулах хэрэгтэй вэ? Нэг бодлороо одоо яг энэ IT парк маань төрийн болон хувийн хвшлийн дундлын гүүр болоод байгаа юм шиг те. Тэр энэ яг өөрийн хувийн бодлоос зөв юм уу, буруу юм уу те. Тэрнээс биш одоо олон бизнесүүд манаас өөрсдөө хабботтай байдаг шүү дээ те. DMCS гэхэд өөрийн хабтай гэх мэтчлэн ингээд бизнесүүд хувийн байжсэн чинь төрийнхэн бас энэ чинь ингээд хийгээд идэг. Аюу сайн анзаарсан байна. Ер нь бол маш зөв асуулт байна. Төр бүх юмд ер нь бол орж болохгүй. Гэхдээ улс орнуудад болохоор яг ийм Science Park, IT Park нь төр хувийн хвшил хамтарсан байдлаар статустай ингээд явдаг. Тэр нь өөрөө бас ашигын төлөө байдаг. Тэгээ олон улсад яаж байгаа вэ гэхээр тухайн Science Park юм уу IT Park нь тухайн улсынхаа дотоодын нийт бүтээгдэхүүний даруй бүр 10-аас 25%-ийг эзэлдэг. Тийм том хөрөнгө оруулалттай, тийм том судалгаа хөгжүүлэлтийн төвтэй тэндээсээ улсынхаа томоохон одоо тий компаниудтай хамтарч ажилладаг, төрөн тэрийг нь бодлогоор нь дэмждэг, хувийн хвшил нь хөрөнгө оруулалтаа хийдэг. Ийм зарчмаар явдаг бол манай одоо IT паркийн хувьд бол тийм одоо статусгүй учраас өнөөдрийг хүртэл хөгжил нь бол нэлээд
хойно явж байгаа. Яг нэг үг хэлэхэд төр том худалдан авагч гэдгийн хувьд бол төр өөрөө програм хангамж үйлдвэрлэхгүй гэдэг одоо бүр юм засгийн тогтоолтой бөгөөд төр ямар нэгэн одоо шийдэл гаргах чавал заавал хувийн хвшилтэд хамтрана. Тэгэхээр энэ нь өөрөө одоо мэдээллийн технологийн салбарт ялангуяа маш том түлхэц болж өгсөн байхгүй. Тэгэхээр одоо ямар нэгэн шийдэл платформ хэрэгтэй ах юм бол тэрийг хувийн хвшилтэйг л хамтарч байна. Тэрнээс дангаараа бол хийхгүй. Жишээлбэл IT парк бизнесүүдийг бойжуулаад байна шүү дээ. Тэгэхээр тэнд бас M-Stars, Socrates-аас байгаад байна шүү дээ. Дөнгөд парк юу хийх үү, юу хийхгүй юу гэдэг заагаа бид нар хоорондоо тохирсон байхгүй. Яа гэвэл би өөрөө хувийн хвшилд 16 жил ажилласан хүн. Бас ингээд төрд ажиллах ямар ах вэ? Хувьд ажиллуулаас ямар хувь гэдэг одоо ойлгож эхэлж штэ. Хувьд хахад бол бид нэр бараг л хүснээ хийгээл нөгөө дээр ганцхан тэнгэр гэдэг шиг. Тэ? Гэл бараг одоо сүүлийн үед чинь бизнес төлөвлөгөө бол үнэхээр худлаа байна. 7-7 хоног сар-сараар төлөвлөлээд энэ нэг технологийн өөрчлөлт, дэлхийн мэдээллийн урсгал бид нэр бүтэн жилээр 5 жилээр төлөвлөх нэг талдаа өрөөсгөл нөгөө талдаа маш ийм маневр хийж уян хатан тий. За нэг төлөвлөгөө баталсан бол заавал тэрнийхэн дагуу явах юм шаардлагагүй болцсон байдаг. Тэнгүүд төр бол ингээл том одоо нэг урт дунд богино тий стратеги төлөвлөгөө тэрнийхэн дагуу ингээд явна. Жилийн өмнөөс төсн батлагдана. Тэгээ энэ том төрийн эргэж байгаа зогсолтгүй энэ хүрдэл бол хижээ зогсохгүй ингээд явна. Дараагийн захирал ирсэн ч тэр нь ингээд үргэлжлээд ингээд явдаг. Тийм учраас энэ жоохон тодорхой хэмжээнд удаа ингээд явдаг юм билээ. Ер нь бол тэгээд бас нэг шууд ингээд хүссэн юм а хийчээ гэхээр бас шууд хэрэгжих боломжгүй байдаг ч юм уу те. Тэгээ одоо нөгөө нэг олон улсын жишээлбэл том хурцгуур хөтөлбөр оруулж ирэх чинь л тэр чинь 200,000-аас 500,000 доллар байнгут төр тэрийг гарах бол шууд гарах боломжгүй. Тэгээд ирэнгүүт хувийн хвшилтэйг л хамтраад ингээд хийдэг ч юм уу те. Ингээд нэг ийм ялгаанууд бол байдаг. Тэгээд ялангуяа манай салбарын хувьд бол төрийн дэмжлэг сүүлийн үед маш хурцтай одоо явж байгаа та бүхэн харж байгаа мэдээллийн технологи үйлдвэрлэлийг дэмжих хуультай болсон. Одоо ингээ 26 оны 1 сарын 1-ээс эхлүүлээд татварын болон татварын бус хөнгөлөлтөнд ороод эхэлчихнэ. Дээрээс нь түр ямар ч програм хангамж үйлдвэрлэхгүй учраас эргүүлээд нөгөө бизнесүүдийгээ дэмжих худалдаа авалт хийх нь боломж нь ингээ гарчиж байгаа тий. Тэгээд дээр нь IT парк олон улсын жишг парк болох маш том зорилт тавьсан явж байгаа. Эхлээд техник жилдээ би чинь жоохон туршлагагуутаад одоо юникорн гаргандаа гэл өөдрөг тэмүүлэлээр те тэрбум долларын үнэлгээтэй технологийн компанийг бий болгоно. Ерөөсөө л олон улс руу чиглэнэ. Мэдээж бодлого нь бол зөв ч гэсэндээ шууд юникорн одоо компанийг төрүүлэхээс өмнө бид нэр өөрсдөө гэрийн даалгавраа сайн биелүүлэх хэрэгтэй юм билээ. Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн жишгт нэцгүүц ийм парк хабыг бий болгож тэрүүгээр нь дамжуулж нөгөө бизнесүүдийгээ сайн бойжуулаа тий олон улсын харилцаагаар нь бодлогоор нь санхүүжилтээр нь дэмжиж энд одоо анхны юникорн одоо бий болно. Тэгээ улс орнууд ч одоо ерөөсөө л өрсөлддөг тренд одоо индекс бол хэдэн юникорн компанитай вэ гэдгээрээ л өрсөлдөж штэ тий. Тэгэхээр тийм л зүйлийн төлөө бид нар одоо зориод явж байгаа. Саяны нөгөө татвар дээр одоо хөнгөлөлт орж ирнэ гэдэг нь шүү дээ. Тэрийг өвшөд илэрүүлж асуумаар байгаа юм л да. Хөгжихийн тулд ганцхан монголчууд хоорондоо ингээд нэг нэгнээсээ сураад авах биш. Миний зүгээр ажиллаж ирсэнээр Кыргызстанд очиод юм IT парк байдаг. Ямар ч татвар төлдөггүй. Байгууллага ямар ч татвар төлдөггүй. Тэгээд гадны компани орж ирсэн төлдөггүй гэдэг чинь. Тэр хууль гарснаас хойш одоо яг жинхэнэ юникорн гаргах энэ нөхцөл нь бий болоод манайхан ч одоо бол яг үнэ хэлэхэд нэг багш нар байна. IT-ийн багш нар байна. Тэднээс л сураал ингээл удаан яваад байна шүү дээ. Тэнгүүд татваргүй болгоч хүн гадны мундаг инженерүүд компаниуд ирээд бусад компаниуд руу энэ knowledge sharing яваад байна гэдэг байна. Тэгвэл саяны дээр татварын хөнгөлөлт дээр одоо манай IT парк яг хэр хэмжээнд хөл зүй эрх зүй нөлөөлж болтیں۔ Тэгээ яг хэр хэмжээний татварын хөнгөлөлтийг одоо ер нь 26 оноос хэрэгжүүлэх юм. Энэ хуулийг гаргахдаа бид нэр угаасаа бүр маш олон улсыг судалсан байгаа тий. Одоо чинь Казахстаны Астана хаб гэхэд ерөөсөө л 2018 онд байгуулагдсан мөртлөө өнөөдөр маш хурцтай төрийн дэмжлэгээр тий ингээд явж байна. Тэгвэл 29 он хүртэл ерөөсөө Казахстанд байдаг бүхий л төрлийн татварыг тэр чигт тэгэлцсэн байхгүй. Жишээлбэл тий Узбекистанаас яг ингээд адилхан зарим нэг татвар за
харьцангуй хөгжсөн улс орнууд бол цөөн хэдэн татварыг ингээ хөнгөлцсөн байдаг ч юм уу те. Тэнгүүд Монголд ер нь дэлхийд даяар ингээд хараад явгод мэдээллийн технологийн салбарын хамгийн том зардал хүний нөөцийн зардал. Ерөөсөө тэр код бичдэг те хөгжүүлэгчд ерөөсөө гол зардал. Тэрнээс бид нэг ингээл амар том үйлдвэр бариач ч юм уу те барилга байгууламж дээр бол хөрөнгө оруулалт бол харьцангуй бага. Тэгэхээр ерөөсөө тэр нийгмийн даатгалын шимтгэл дээр нь бид нар дэмжих хэрэгтэй юм байна. Нөөтийн татвар дээр нь дэмжих хэрэгтэй юм байна. Дээрээс нь бусад энэ одоо нөгөө судалгаа хөгжүүлэлтэн дээр нь аягүй сайн дэмжиж ийж энэ одоо анхны бүтээгдэхүүн үйлчилгээгээ гаргахад нь хамгийн том дэмжлэгүүд болох юм байна гэд энэ дээр нь бид нар одоо яг энэ 4 сарын дундор журмаа батлах гэж байгаа. Нэг хууль дагсан манай улс чи одоо хуулиад дагаад аягүй олон журамтай. Гэхдээ аль болох баг журам гаргахыг хичээж байгаа. Тэрэн дээр татварын болон татварын бус одоо хөнгөлөлт эдлүүлэх тэр журам маань батлагдана. Дээрэс нь IT парк өөрөө виртуал бүс болж байгаа. Тэгээ тэр виртуал бүсэд буюу нэг энэ платформ дээр Монгол улсын бүх мэдээллийн технологийн компаниуд бүртгүүлнэ. Бүртгүүлээд бид нар одоо олон улсад бид нар тэдэн 100 технологийн компанитай шүү. Тэчнээ ажлын байрыг бий болгож байгаа маань, тэчнээ борлуулалт хийж байгаа маань, гадагшаа технологийн экспорт хэдийг хийж байгаа маань гэдэг мэдээллийг нэг өгдөл дээр ингээд анализ хийгээд өөрсдийн гэсэн салбарын дататай болохныг том ач холбогдолтой. Нөгөө талдаа болохоор яг компаниуд маань бодит дэмжлэгээ тэр платформороо татварын зарим нь одоо нөгөө мэдээллүүдээ ингэж өгснөөрөө одоо буцаан олголт. Тэ? Зарим ингээ хөнгөлтүүдийг ингээд авах боломжтой байгаа. Тэгээд одоогийн байдлаар бид нар яг ер нь бол нөөтийн дэш 2 дээр бол нэлээ. Тэг хүн амын орлогын албан татвар 3 дээр бол одоо нөгөө сангийн ямаа найрна. Татвараа найрна. Нийгмийн даатгалын шимтгэлийн газраа найрна гэд. Тэгээд татварын бус бас 9 төрлийн дэмжлэг байгаа. Зээлийн батлан даалтын санд одоо мэдээллийн технологийн салбарч өөрөө ингээд бариад маа гэд аваад очих бодит юу байхгүй учраас тэр оюуны өмчийг нь бусад одоо юуг ингээд дэмжиж гэдэг ч юм уу. Хиймэл оюун ухааны чиглэлээр одоо улс орон болгон хиймэл оюун ухааны стратеги гаргаж чинь Монгол улсаас ч гаргаж байгаа. Тэгмүүд хиймэл оюун ухааны хөгжүүлэлт хэрэг хийх гэж байгаа бол нийт хөгжүүлэлтийнх нь 60% хүртэлх одоо зардлыг нь гаргах юм боломжтой гэдэг ч юм уу. Ингээ маш олон ингээд бас л анх удаа туршиж үзэж байгаа болохоор мэдээж бас алдаа оноо бол байгаа. Тий. Гэтэ яг миний хувьд болохоор энэ ч нөгөө хувийн хвшилд 19 оноос хойш яг ийм хуультай байх хэрэгтэй юм байна гэдээ анхны санаачлаг гаргаж ирсэн. Тэгээд ерөнхийдөө яг нөгөө хувьд ажиллаж агаад төрд ажиллах санал ирэхээр нь за ер нь бас өөрөө зориг гаргаад ороод бас өөрчлөлт үзье гэдэг тийм зорилгоор одоо энэ бас эхнээсээ үр дүнгууд гараад ингээд явж аваад бол миний хувьд амар хаппи л баг шүү дээ. Саяны шууд дэмжлэг гэх тэгэнгүүт татварын дэмжлэг нь тэглэхийг яриад байна уу? Эсвэл бууруулахыг ярьж байна уу? Тэгээд нөгөө талдаа хувь хүний татвар дээр л ярьж байна уу? Эсвэл одоо нөгөө нийгмийн даатгал гэдэг бол компаниуд дээр шууд тэр нь мэдрэгдэх юм уу? Хувь хүн дээр мэдрэгдэх юм уу? Компаниуд дээр. Оо ямар гоё. Окей. Одоо би хувь байна уу? 100% тэглэх вэ нү гэдгийг нөгөө арай батлагдаагүй байгаа учраас мөрөөдөл нь бол 100% тэглээл те нэг олон улсын жишгээрээ те тэг болгоол энэ дэш дээр бол буцаан олголт гэдгээр явж байгаа. Тий. Татварын хөнгөлөлт гэсэн утгаараа даатгалтай төлчөөд буцааж нэг олгодог байдлаар явж байгаа гэсэн. Тэгээд нөгөөдөл дээр нь бол мэдээж 100%-аар хичээж байгаа ч гэсэн олон хүчин зүйлүүд оролцогч талууд ингээд ажлын хэсэг бүрдсэн явж байгаа учраас яг одоо амлаж чадсан. Окей. Нөө өөрөө бас яг гоё хувийн нөгөө юу эхлүүлж исэн юм болохоо ингээд мэдээд байна те. Байгууллагууд энэ үеийн хамаг зовлон байлна. Ингээл хүн хүнийг л бид дандаа л яг ингээл нөгөө популист гэж болохгүй нэг улс төрийн юунаас бол нэг хувь хүнэл дэмжиж байгаа. Халамжийн ч юм уу те. Эсвэргээрээ яг тэр байгууллагын тэр юу дэмжиж өгвөл бас манайхан ч мундаг хүмүүс бас байгаа л. Саяных дээр дахиад нэгэд нөгөө гадны компани орж ирвэл дэмжлэг байгаа. Одоо эсвэл гадны хүн жижиг дунд дотроо одоо гадны юм хүмүүсийг авчирхад хөнгөлөлт үзүүлэх ч юм уу тийм юмнууд тусдаа яригдчихэж байгаа болов. Улс орнууд нөгөө стартап виза гэж байдаг шүү дээ тий. Тэр бол ингээд ер нь бол нэвтрээд ингээд явна. Тэхийн өмнө гэхдээ бас нэг одоо хийх нөгөө төлөвлөгөөнд ингээд явж ажиллахаар
бусад улсуудын магадгүй энэ татрын хөнгөлөлт чөлөөлөлтөд болоод ирэх юм бол одоо Америк эднэр бол нэлээд чангарч шүү дээ бас тий. Тэгвэл магадгүй ингээд Google-ийн ч юм уу тий нэг офис Монголд нэгтгэхийг үгүйсгүй тэр нэг дата төв байгуулагдахыг үгүйсгүй тэрийгээ дагаад ингээд Монгол залуучуудын өөрсдийнх нь одоо мэдлэг туршлага тий ингээд сайжрах хэрэгтэй шүү дээ. Ер нь бол тэнгууд одоо Монгол заавал тэд ажилтнтай байх хэрэгтэй гэдэг ч юм уу иймэрхүү нэг тодорхой шаардлагуудаа тавиад тэгээд ер нь бол дэлхийн том технологийн компаниуд том ноу хавыг Монголд дасан гэж оруулж ирж явах нь маш зөв юм билээ л дээ. Тэгэхээр тэр тал дээр бол одоо энэ салбарын бодлого ч гэсэн ер нь явж байгаа. За ер нь бизнесүүдэд тулгардаг нэг асуудал байгаа. За тэгээ би таны бизнес тулгарч байгаа асуудлыг гэсэн мэдээж хамгийн том зүйл бол хүний нөөцийн асуудал. За тэгээд бизнес планаа баталчихсан. Одоо яг тэрийг хэрэгжүүлэхээр чадварлаг талантууд дутдаг. Тэгэхээр Mongolia Talent Network болохоор хамгийн том дата баазтай 30 мянган CV дата бааз байгаагаас Mongolia Talent Network-ийн чадварлаг рекрутерүүд таны энэ бизнес планыг амьдруулахад тус болно гэдэгт би итгэлтэй. Тэгэхээр Mongolia Talent Network-тэй холбогдоорой. Powered by Mongolia Talent Network. We focus on you. Манай яг нөгөө уулуурхаахан одоо ойдлогоо Centera Gold энтриг ингээл ярахаар тэтэн татвар төлсөн ингээл манайхаас хамаг юм авж ийн гэл яг нь ерөнхий маст хийж ирдэг штэ тий. Гэтэ яг ингээд нарийн дотор нь ажиллаад үзүүнүүд тэнд байгаа тэр мундаг гадны хүмүүсийг авчираад Монголын энэ ажиллах хүчийг бүр мэдлэгийг хэд дахин нэмээд Монгол ажилчид гадагшаа явж ажиллаад байгаа тий. Тэгэхээр яг тэр одоо манай тэгвэл IT-ийн салбар дээр ер нь хийх гээд явж байгаа гэж бодлоо. Одоо гэхдээ манай технологийн салбарын залуучууд бол үнэхээр амар мундаг. Ер нь бол ингээд жоохон төрүүлээ талхацсан гэж хэлж болно шүү дээ. Төр бол ер нь бол нэг их гайлахгүй нэг жоохон доторын дэмжлэг өгөөл тий нэг байр саваар нь жоохон дэмжээл олон улсын харилцаагаар нь дэмжээд ингээд явчихад маа залуучууд маш мундаг болсон. Дээрэс нь одоо ингээд хэлний чадвар, дасан зохицох чадвар тий одоо бусадын чадвараас бид нар бусад улс орны залуучуудыг бодвол би илүү бас мундаг байна гэж хараад байгаа байхгүй юу. Тэгэхээр нөгөө дэлхийд өрсөлдөх үү гарах уу гэл одоо ингээл нөгөө хүн болгон үл итгэсэн байдалтайгаар асуудаг. Тэгээ одоо бол гарах цаг нь болсон зарим нь бүр гараад явж байгаа тий. Хамгийн сүүлд гэхэд чинь л одоо маш том Узбекистаны өрөө оператор 10 сая хэрэглэгчтэй компани клауд тий үйлчлэгийг хариуцаж ажиллахаар Монгол залуучууд гэрээ байгуулж байна гэдэг ч юм уу. Ингээд эн чинь өөр ингээд аль хэдийн бид нар олон улс руу ингээд гараад эхэлчихсэн зүйл байгаа. Тэгээ дээрэс нь одоо Монгол стартапуудтай итгэл монголчууд биднэрт өөрсөнд нь байхгүй олон улс хүлэмжшөөрөд байгаа байхгүй. Тэгээд ингээд төр ч юм уу эсвэл томоохон бизнесийн байгууллагуудад итгүүлэхийн тулд энийг IT парк өөрөө түүчилээгээд манайх өөрсдөө түүчилэхийн тулд дижитал IT парк болъё гингүүтээ зөвхөн Монгол залуучуудынхаа платформ гаргасан аппликейшн шийдлүүдийг ерөөсө бүгднийг ашиглаж эхлэх байгаа байхгүй. Тэгжээж эргүүлээд энэ юм байна гэд нөгөөдөлийг бас ингээд сурталчилдаг ч юм уу тий. Тэгээ Монгол залуучуудаа сайн итгэе. Харин нэг сэдвээр дэндээ ухаад байгаа гэж магадгүй шээ. Гэхдээ би амар гоё сэдв тэгээд би ч гэж бодох. Одоо ингээд кашмир гэл зөндөө олон компаниуд гарах гал үзээд байна. Гэхдээ энэ үйлдвэрлэлээр манай хүн хэрвэлээ тий. Ялчгүй би энэ л IT-ийн экспортлох байх гэж хараад хамгийн анхны юм нэг success. Тийм шүү дээ. Оюун ухаанаараа л одоо нөгөө нэг цаг хугацаа тий орон зай үл хамаараа. Яг тий. Одоо сая энэ ажил дээр чад хамгийн анхны unicorn-ыг гаргана гэдэг юм гоё. Энэ амар гоё амбиц би бол болно гэж бодоод байгаа. Why not гэдэг юм бодолтой яваад байгаа. Болно шүү дээ. Яг дотор нь ажиллаад үзэж байгаа шүү дээ. Харин тий. Дотор нь ажиллаад үзэхэд аль салбарт одоо IT дотроо аль салбар руу анхны unicorn гарах магадлал өндөр гэж харагдаж байгаа. Амар сонирхолтой асуулт. Энэ бас юу одоо яг Монголд маш амжилттай явж байгаа бол финтекуд байгаа шүү дээ. Илүү одоо нөгөө нэг санхүү суурьтай энэ платформуд юмуд амжилттай ингээ явж байгаа. Тэрүүгээрээссэн ер нь одоо ингээл сая хаан банкыг дурдлаа тий. Ер нь банкны салбарын дижитал шилжилт одоо Монголын одоо энэ салбарыг харах юм бол бид нар Азиад ер нь нэлээд томдоо орж байгаа. Одоо маш мундаг хөгжиж байгаа гэсэн үг байхгүй. За Сингапурт бид нар бас Сингапур финтек тэгээд Сингапурын инновац технологийн 7 хоногт яхад ерөөсөл маш олон финтек компаниуд хоорондоо өрсөлдөд явж хаад Монголын финтекүүд бас нэлээд хөөрхөн
явж байгаа байхгүй. Тэгээд яг одоогийн байдлаар бол бас нэг финтек, клауд тэгээд химэл оюухан гэсэн ийм дүр зураг харагдчихжээ. Миний хувьд ч тий өөр хүмүүс өөрөөр бодож магадгүй. Магадгүй 3 жилийн дараа дахиад бүр маргааш өглөө босгоч чинь өөр болж магадгүй байхгүй. Яа тэгэхээр технологийн салбар бүр арай л тэнд хурцтай хөгжөөд нэг өглөө асгаад л нэг нээлтгээ. Тий шинэ юм гараад байгаа учраас тий. Тэгээ хэдүүлээ ингэ мэдээж амар гоё өөдрөгөр юм ингэ хараад яриа л байна л та тий. Гэтэ би яг энэ рүү ингэ жоохон негатив юм шидэе тий жоохон юм эсрэгээр нь бодоод үзье тий. За ингэ хэдүүлээ дэлхийд ингэ залуучууд маань гарьяа ингэж гарьяа. Ингээл IT гараа манах сайн байна, энэгээр ингээл сайн байна, зарим ус ингээл гараад манах илүү байна гэж ярьж байгаад гэсэн хэдий ч би одоо тэр яг тэр жоохон итгэхгүй байгаа юм надад байдаг байхгүй тий. Тэр нь тэгэхээр яагаад юм гэхэл нэгт ингээл өөртөө ингээд за IT дээрээ сайн байсан ч гэсэн IT-г сайн гэсэн учраас бизнес сайн явна гэсэн үг биш шүү дээ тий. Бизнес ч амар олон талд харилцаа учраас хүний нөөц, цаг барих, өөрсдийн одоо тэр үнэт зүйлтэй байх, вижн дээрээ одоо ингээд яваачдаг ч юм уу ингээд нэг ийм олон зүйлээс бүрддэг юмнууд дээр бас амар олон газрууд нь дутуу юм санагдаад байдаг байхгүй. Яг одоо тухайн одоо шинээр эхэлж байгаа стартапууд маань тий. Тэгэл доор хаяж дижитал маркетинг дээр ингээд жоохон алдах ч юм уу тий. Ингээд хийж чадахгүй байх ч юм уу. Тэр нь дутуул байдаг байх л та. Тэгэл би одоо IT паркийн хувьд гэх юм бол олон жилийн өмнөөс мэднэ тэр нэг байр байгаа л байдаг тий. Тэр байрд би ингээ орж үзэж байгаа ч гоо нэг байр байгаа л пен болтой тий. Тэгэл өргөө байдаг тий. Тэгэл IT парк яг дотор нь яг юу гэдэг юм болоо гэд би бүр баахтаа ингээл үздэг байсан. Тэгэд энэ орчныг ингэж одоо хүмүүс таниулаагүй төр маань тэгж явж байгаадаа сүүлийн 2 жил одоо бараг золоох одоо өдөрлөг авснаас хойш олон ивентүүд гардаг болж байна тий. Бид нар одоо метаг анх ингээд хамтдаа оруулж ирж хахад золоогоос хүртэл дэмжлэг аваад ингээд SME-нүүдээр сургалт хийгээд золооны гоё байраар хангаж өгөөл тэгж би анх дотор нь орж үзчихсэн байхгүй. Тэгэд би яагаад энэ байр яагаад энэ том одоо түрүүн чи тэмүүлээ хэллээ шүү дээ. Бидний ер нь бол ингээд нэг уул уурхай биш гэхэд барьж авах зүйл муу юм аа гэд. Тэгэд яг ийм имийг бэлтгэх газар маань яагаад ийм байгаа юм бэ те. Гэт ингээр нөгөө өөр гэрээ засаад өөрийгөө засаад гэрээ зас гэдэг ингээд нэг ийм майндсетээр ингээ харахаар надад жоох ихтгэл төрдгүй. Хэдүүл яг ингээ аим гой юм яриад байсан ч гэсэн бүтггүй юм шиг санагдаад байдیں۔ Тэгэхээр энэ дэр ийм одоо би ийм бодол төрүүл энийг яаж одоо хэлээ засах юм бэ? Хэдэн жилийн хугацаанд бүтэхгүй гэж хараад байна. Яг одоо ингээл бас би зоологийн шиг ингээд яг хугацаа хэлж чадахгүй байна л да. Яг тэгвэл ингээд 5 жилийн төлөвлөгөө худлаа байдаг гэдгийг одоо дэлхийн нийтээр хэл зарлалчлаа тий. Тэгээд технологи амар хурдан өгч чад би яг ингээд хизээ гэдэг нь бол мэдэхгүй байна. Би ямар ч IT парк амар гоё болох хэвээр. Бүр үнэхээр хаб шиг пак ингээд дотор нь ороход хүртэл тэр гадны инженер хизээч ингэж одоо ийм орчинд ирээд ажиллахгүй шүү дээ. Тийм. Тэр бол ямар хүн ирэх вэ гэхээр тэнцэнэ жоон гологдсон тий. За энэ чи ирж одоо яа яг зөв. Үннийг л яриа. Тийм. Бод байдлаа. Монголыг зорж ирэх гадны экспатууд тийм нэг зорж ирж байгаа биш байхгүй. Тэгэхээр энэ дэр би ингээд дотоодоос эхлээд хэдүүлээ өөртөө сайн гоё олгомоор байхгүй тий. Тэгэхээр хүнийг тийм татах юмнуудаа эхлээд амар сайн гэрэн даалгавраа сайн хэрэгтэй юм шиг санагдаад байт. Тэгэхээр та хэд маань бас бодол энэ дэр ямар бодол орж ирж ингээ хэлэхээр тий. Гэдэг сонирхолтой байна л да. Би бол албаар хугацаал асууад байна. Боломжгүй гэдэг байгаа юмнаас саяны ярьж байгаа гэрийн даалгавар энэ юмнуудаа хийх саяны төлөвлөгөө юмнууд нь ингээд зул ярьж штэ тэ. За одоо ингэж байгаа бидний юм хийж. Энэ бүгд ингээл алсаас энэ улсын үе чинь нэг ингээл одоо стартап шиг сап гэл хийчихгүй штэ. Журам, хууль гэл ингээл энэ бүгд тэгээ саяны ярьж байгаа сангийн хамтын хүртэл ингээл нэг юм баталчих юм сангийн хам хүртэл орж ирдэг тэ. Тэгэхээр ингээд яалтчгүй тал талаасаа ингээд нийлэхэд бол хугацаа олгоор. Би ирэх жилүү гэвэл би бол үгүй гэж байна. Нэг 5 жилдээ гэвэл maybe 10 дээр бол би за ер нь байх гэж бодоод байна. Ялангуяа одоогийн энэ залуучууд гадаадд төгсөөд ирж байгаа Монголдо байгаа залуучууд хэдхэн жилийн өмнө онлайнаар юм авч чаддаггүй байсан бол одоо Starlink ороод ирлээ. Одоо энэ сумын төвүүд дээр тэр хүүхд суугаад IT-ийн сонирхолтой бол өөрөө код бичиж чаддаг болоод ирж. Тэгэд харах юм бол би бол 10 жил дотор бол гарч байх гэж ярьж. Нэг санаа шүү дээ. Ерөөсөө нэг л санаа. Тэгэл хойноос нь спортлох юм бол монголчууд нэг юм одоо ингээл тамирчин гадагшаа явуулахад жоох амжилттай болоо шүү дээ. Бүгд дэмжээл гаргаад ирдэг шүү дээ. Тэгэхээр би бол 10 жилдээ бол боломжтой гэж харж байна. Тэгэхээр яг одоо чи ингээд болохгүй гэдэг байгаа юу магаас асуудаг. Хэдэн жилдээ болохгүй гэдгээ
хэлэх хэрэгтэй. Тиймээс өнөөдрөөр бол угаасаа болохгүй байна гэдгийг одоо бүгд ярьж байна те. Татвар нь л гэхэд ямар ч хөнгөлт байхгүй. Ганц хөнгөлт оруулчихъя гэж ярихад хүртэл ингээл сангийн ам нь ингээл нөгөө мөнгө яриад явж гин гэхээр хэдэн жил дээр чи болохгүй гэж байгаа. Тэрийг нь бас бодож ийж. За санал нэг байна. 5 жилдээ бол арай харахгүй байх гэж би бодож байна. Яг бол энэ үеэрээ бас нэг жоохон юу ойлгох хэрэгтэй юм санагдаад байгаа. Зөвхөн IT-гаар биш шүү, мэдээлэл технологиор биш. Ер нь бас бизнесийн бүр тийм гэж би бодож байна. Тэгээд одоо мэдээж том юм араа ирэх хэвээр. Тэгээд тэр араа нарийн юу байх юм бол тий том араа ирэнгүүт жижиг араанууд давхар дагаад хөдлөх хэвээр. Тэгэл одоо энэ IT парк маань тэр том арааны нэг хэсэг нь болж явах хэвээр чинь билүү гэж надад харагдаад байдаг. Тэгэхээр тэр гоё байрыг аймаг гоё болгох хэвээр, системд болгох хэвээр, хүрэн мөнгө хаях хэвээр тийшээ гэж л бодож чинь. Тэгж ижил дараагийн юм ярих байх. Одоо яг хөө зүгээр стартап экосистем байхгүй наач ч байгаа өөрөө. Тэнгүүд эхлээд нөгөө эхний айгүй олон асуултууд явлаа. Нэг асуулт. Тэнгүүд эхнийх нь болохоор штэ би бизнес талаас нь энэ стартапын энэ гарааны бизнесийн экосистем гэдэг чинь өөрөө ингээд хууль эрх зүй, санхүүжил, ур чадвар, дэд бүтэц буюу одоо энэ парк, хабууд тий гэдэг энэ олон entrepreneurship соёл гэдэг чинь соёлыг түгээн дэлгэрүүлнэ гэдэг ийм хэсэг ингээд бүрдлүүд ингээд явж байгаа байхгүй юу. Тэнгүүд стартапууд талдаа бол би анх ингээд стартап маркетинг спейсийг үүсгэн байгуулж байхад бол за өстө бүгдээрээ бизнес хий зоригтой бай бараг л одоо тий юу гэдэг шин санаа байвал тэрийг мөрөөдлөө одоо бодит алга молго гэл ингээл бараг л амар ингээд уриалдаг гэсэн бол өнөөдөр бол жоохон хөрсөндөө болсон байна. Тэгээ тэр нь юу вэ гэхээр одоо толгойтой алган бизнес хийж чаддгүй юм байна. Эрсдлийг өөрч тэр entrepreneur mindset гэдэг чинь өөрөө тухайн одоо нэг юм хийвэл цэвэрлэгчээс ахуудаад бүгдийг хийн цалингаа тавина байраа барьцаан тавина мэдгүй одоо зөндөө олон эрсдлүүдийг үүрээд дараа нь тэр нөгөө нэг өөрийнх нь нүдэнд харагдсан тий зорилгыг биелүүлэхийн төлөө асар олон сорилтуудыг одоо даваанаас давааг тий давж явж байгаа ийм хүмүүсийг тэгээд дээрэс нь энэ технологи инновацийг шингээгээд шинэ урд нь байхгүй байгаа зүйлийг бий болгох гээд явж байгаа. Тэгээ тийм учраас энийг бол одоо ялангуяа залуучууд тэр олон хийх нь бол одоо буруу юм байна. Эхлээд туршлага хуримтлуулах хэрэгтэй юм байна. Ерөөсөн олон улсын амжилттай стартап хийж байгаа залуучуудын нас нь 35 нэмэх байгаа байхгүй юу. Тэгэхээр одоо эхлээд өөртөө сайн тий одоо туршлагачаад үнэхээр санаа оноо юу байгаа бол хамтралыг бий болгох. Одоо ерөөсөө бүх зүйл хамтын ажиллагаа. Тэр community-д нор хүмүүстэй хамтран ажиллаж сурах хэрхэн одоо харилцааг авч явах уу гэдэг. Тэр чинь бизнесийн хамгийн чухал юм ерөөсөө харилцаа, хамтын ажиллагаан дээр тулгуурлаж явдаг. Тэгэхээр энэ бүгдийг ингээ хийхэд бол одоо маш сайн туршлага тий сууж иж хийхгүй бол хайрын мөнгө, хайрын цаг, хайрын мөрөөдөл болох гэдэг байхгүй. Тэгхийн тулд бид нар өөрсдөө бэлтгэх юм шаардлагатай байна гэдэг. За тэгээд нөгөө нэг юу талаасаа unicorn төрүүлэхийн тулд экосистем талаасаа ингээд хараад үзэх юм бол бид нар олон улсад одоо 100 компаниас 67-д явж байгаа шүү дээ. Экосистемийнхаа одоо бүрдэл одоо хөгжлөөрөө гэсэн үг тийм индексийн хувьд. Тэнгүүд бид нар бас ингээд 67 гэдэг чинь маш их хийх ажлуудын дугаасаа харагдчихж байгаа. Тэгээд сая би яриандаа дурдсан нь эдгээр бизнесүүдийг дэмжихийн тулд IT парк шиг парк байх ёстой буюу олон улсын жишгт нийцсэн тийм паркийг л бий болгохын төлөө ерөөсөө бүхэл ажлаа бид нар одоо хийж байгаа байхгүй. Тэгжээч нөгөө таарын хэдэн жилээ гэдэг хоорондоо маргаад мэтгэлцээд байгааг чинь одоо 3 жил үү, 5 жил үү, 10 жил үү гэдгийг ер нь бол ингээд тодорхой болгоно гэсэн үг байгаа. Тэгэхээр ер нь бол маш харамсалтай. Анх би ингээд баг паркын захирал болчоод бүр ингээд юунд ороод ирчихвэ гэд. Бүр ингээд гайхажсэн. Тэгээд дэлхийн хаан ч авахгүй статустай өөртөө орлогоо орлдог шиг тийм ингээд нэг юм улс мол сайхан нэг шиг төрний бодлогын дэмжлэг байхгүй нэг айлтаа голох ингээд нэг голцсон хүүхчиг нэг тийм одоо нэг байдалтай ингээд байсан байхгүй. Тэгээд одоо анх удаа хуулинд бид нар 11 чиг үүрэг паркинг хийх чиг үүргийг тодорхойлоод өгсөн.
ямар газар харьяалагдах нь тодорхой болгоод өгсөн. Урд нь чинь тэгэл боловсролын яам энэ манайх гээл шүтээс энэ ман. Тэгээ хоорондоо булаацалтай бол хаана яхан ч ойлгомжгүй ингээд байсан бол одоо цахим хөгжлийн нууц харилцаа холбооны яам төрөмчийн бодлого цэцүүлтийн газар ийм 11 чиг үүрэгтэй виртуал бүсээр бизнесүүдийг ингэж бүртгэн бизнесүүдэд татврын хөнгөлөлт чөлөөлтийг олгодог гол байгууллага нь болно. Бизнесүүдийг ингэж дэмжин бүх юм ингээд тодорхой болоод ингээд өгчихсөн. Одоо нэг том проблем нь юу байгаа гэхээр хойтлын жигүүрийнхаа одоо байр талбайг авах дээр бид нэр шүүхээр явж байна. Тэгээ бас л нөгөө нэг яг нэг нүггүй хэлэхэд ингээд бүх үе үеийн захирлууд үүнтэй тэмцэж ирсэн боловч олон нийтийн нэг сайн мэдж байгаагүй. Тэгээд одоо өөрийнхөө давуу тал тэгээд дээр нь энэ манай салбарын залуучууд бүр амар гоё нэгдэж одоо нэг дуу хоолой болж чадсан. Тэгээд тийм учраас ерөөсөө л одоо тэр барилгаа авч дотор нь химэл оюун ухааны лабораторитой олъё, судалгаа хөгжүүлэлтийн төвтэй олъё, хөрөнгө оруулагчдын уулздаг ийм талбартай олъё, экспо үсгэлэнгээ ICT экспого тиймээрээ те. Ингээд бид нар одоо тэрнийхэн төлөө ингээд хамтдаа шудраг бусыг эсрэг ер нь л тэмцэж ингэж явж байгаа. Тэгээд ингэчих юм бол бас арай өөрөөр харагдана шүү. Яг энэ бас нөгөө дээд үе гэж яриад байгаа бас яг ингээд цаагаа одоо тавьж өгөх бараг болчиход байгаа юм санагдаад байна. Саяны энэ юм дээр ингээд зүгээр нэр мэрийг хэлээд яг хөө гэхдээ зүгээр өөрийн бизнесийн юм бодол юугаар ингээд шүүхтэд яваад байна. Тэгвэл надад амар өрөвдөлтөй санагдаж байгаа байхгүй. Бид хаа хүрэх гээд байгаа лээ те. Тэгэхэд улс нэг юм дээр ч гэсэн ингээд за улсын залуучууд маань ийм хийж байгаад би энд нь туслая та гэж бодох биш ингээд үзэлцэж байна гэдэг. Тэгэхээр түрүүн ярьж байгаа энэ соёлын ялгаа, сэтгхүүн ялгаа бидэд нэлээд гаргах хэрэгтэй байхаа бас бүх юмыг өөрсдөө хийх гэж үзээд байдаг. Ингээд хаагаал тэг ингээд лагерт явхад бүгд хашаатай. Тэг ингээд малчин сэтгхүүн маань хүртэл за одоо энэ дээрс хүмүүс юм ярих баг. Гэхдээ үхрийг одоо төрхөөс нь авахлаад нядлах хүртлийг бүгднийг нь малчин хийдэг. Манай монголчууд бүх юмыг хийж чаддаг гэдгээр бид бахархаад байдаг. Тэр яг зөв гэдгийг бас бодох хэрэгтэй юм шиг. Нэг нь яг туглаа гаргадаг, нэг нь яг үржүүлдэг, нэг нь ядалдаг гэд энэ дотор яг ингээд гүнзгийрж юм дээр мэрэгших юм бол хамаагүй хурдан бидэд төгжих боломжтой. Тэр нь одоо яг ингээд энэ соёл маань өөрөө тодорхой хэмжээнд IT-ийн юм дээр ирэхэд гэсэн компаниуд бүх юм ингээд нэг юмар их гэдэг. Бүгд ингээд өөрсдийн сервер, өөрсдийн юм, ингээл нэг ингээл те. Тэгвэл саяны яг ярьж байгаа хамтрал амар чухал санагдаад. Магадгүй unicorn гарахад хойно 100 монгол охин жижигхэн компаниуд дэмжиж тэр экосистем бүрдүүлж өгөөд нэгэн цороож орж ирдэг. Тэрийг ингээд одоо тэгэхээр бүр боловсрол руу ороод ирэх л байх л та. Гэтэ миний зүгээр анзаарсан юм одоо бид хэдий хүмүүжил юм дандаа юм хүний доор орчихгүй хашаа амьдрал гэдэг ийм юг бид хэдий суулгацсан амар харамсалтай санагдаад. Та монгол хүн бүх юмыг хийж чаддаг гэдэг. Үгүй нэг юмыг амар сайн хийдэг байл та. Магадгүй тэр нь өөрөө хамгийн сайн юм гэж болно. Тэгэхээр бас тэр соёлын ялгаа бас өөрчлөлт тэгэхээр магадгүй бас арай жоох удаан байж магадгүй. Тэр хүмүүсийг сурахад. Түрүүн залаагийн хэлдэг шиг яг л ийм шачаатаараа сая 67 одоо нэг чинь зөндөө хийх ажлууд бол бүгдийг ингээд тодорхойлол яваалаа юм. Тэгээд дуу хоолой хамгийн гол нь ингэж нээлттэй ил тод хүргэснээрээ бас олон залуучуудыг бас энийг бодоход хүргэн те эмгтэй одоо октод манчсан анханасаа код бичиж сургацсан тэр сэдлийн төрүүлээд одоо ийм хүчрэх хүн байна гэдгийг бас зарлаж байхгүй бол мэдхгүй ингээл яваад тахлаар түрүүн бас эдлийн өмнөх захирлууд гэсэн зөндөө ингээд тэмцэжсэн ч гэсэн тэмцэл ерөөсөө мэдгэдэггүй өнгөрцөн байхгүй те. За одоо тэнгууд нөгөө нэг сайхан хаб маань байгуулах гэдэг хамгийн том асуудал явагдаад байгаа хүний нөөцийн асуудал гэж явагдаад байна. Тийм тэгэл одоо нөгөө нэг гой байран донд чинь хэн суух юм бэ те. За яаж тэр хүмүүсийг авчрах вэ? За одоо ерөөсөө байгууллага миний уулзсан байгууллага болгон хүний нөөцийн асуудалтай. IT парк тэрэн дээр ямар солиушн байгаа вэ? Түрүүн хэллээ энэ IT парк гэдэг чинь яг одоо нэрнээсээ илүүтэйгээр цаана миницэн итгэдэг юм бол яг л нөгөө монголчуудын уул уурхайгийн дараачийн одоо өөр салбарын тэр одоо үндсээр бидний цаатлын ирээдүй гэдэг юм а гэдэг зүйл яваад байгаа. Тэгэхээр энэ дээр яаж хүний нөөцийг сайн бүрдүүлдэг вэ те? IT парк тэрэн дээр бас бодлого байгаа юу? Мэдээж байлгүй яах вэ? Бид нар бол өөрсдөө нөгөө мэрэгсэн хүний нөөцийг бэлтэн гэдэг байгаа шүү дээ. Тэнгүүд ерөөсөө хамтрагч бүх стейкхолдерсууд тэр ихтэй сургууль нь хувийн одоо мэдээллийн технологийн чиглэлээр сургалт явуулж байгаа байгууллагууд тий нэртэйг бол маш ойр ажилладаг. Манайд гэхэд чинь л 16 бараг сургалтын байгууллагуудтай бид нар хамтарч сургалтуудаа хийдэг. Мэдээллийн технологийн чиглэлийн.
Тэгээд дээрэс нь одоо Grow with Google хөтөлбөрийг бас хамтран хэрэгжүүлдэг тий. Тэгээд олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн шалгалтыг нь явуулаад хэрвээ тэр шалгалтанд тэнцэх юм бол заавал ихтэй сургууль төгсөх шаардлагагүйгээр шууд ажилд авах боломж нь бүр захим сайдын тушаалаар ингээд баталсан төрж ажиллаж байна. Тэгээд дээрэс нь 10 жилийн лицей сургуулийг бас IT парк дээр 50 хүүхдийг анх удаагаас шүтээстэй хамтраад ингээ хийж байгаа. Гүнзгийр ус анги мэдээллийн технологи. Гэх мэтлэнгээр ингээд ерөөсө талд ингээд нөгөө энэ чиглэлийн те хүмүүс хүүхдүүдийгээ бэлдэх чиглэлээр ажиллаж байна. Одоо ерөөсө жилдээ 3300 орчим энэ салбарын хүний нөөцийг бэлдэж байгаа ихтэй сургуулиуд нийлээжтэй. Тэгэхэд одоо 30,000 дот байгаа. Хүний нөөцийн дутагдал. За нийтдээ энэ салбарт шүү дээ те нэг 48,000 орчим сая сүүлийн судалгаагаар харилцаа холбоонд орсон байгаа шүү. Харилцаа холбоо мэдээллийн технологийн салбарт нийтдээ нэг бүгд одоо нэг 50,000 48,000 хүн ажилт юм байна. Тэгээд жил болгоо одоо ингээд дахиад хэрэгцээ шаардлага гэхэд 30,000 хүний нөөцийн дутагдалд орсон явж байгаа байхгүй. Тэгэхээр ерөөсөө ганцхан мэдээллийн технологи шүү. Энэ өөрөөс бүр ингээд бүхэл салбартай жаа. Тэгвэл яаж сайн хүний нөөцийг өөртөө татах вэ гэдэг асуудал. Одоо нөгөө жинзэгийн ялгаа гэж одоо сүүлийн айгүйх ярьдаг болчиход. Тэгвэл яаж хүний нөөцөө ингээд талентуудыг өөртөө ингээд татах вэ гэвэл одоо бид нар маш тийм удирдлагын хувьд ч гэсэндээ өсөж хөгжих боломжийг нь залуучуудтай олгодог байх хэрэгтэй. Цагийн уян хатан байдлыг те олгодог байх хэрэгтэй. Цаашдын карьер хөгжлийг нь аюул сайн дэмждэг. Тэгээ эргүүлээд нөгөө талдаа болохоор тэр байгууллагын алсын хараа нь тухайн хувь хүний залуугийн зорилготой нийцчихвэл тэр нь өөрөө ингээд цааш урт хугацаанд те үлдэх тэр одоо магадлал нь илүү өндөрсдөг гэж байгаа байхгүй. Тэгэхээр бид нар ерөөсөө тэр чиглэл рүүгээ одоо урд нь бол баг ингээд ажлын зарын онгот ажилтнууд нь илүү их нөгөө горлогчд нь илүү өөртөө промот хийгээ сурталчдаг гэсэн бол одоо манайд орвол манай хүний нөөцийн бодлого ийм бенефит багцтай нэмэлтээр ийм боломжуудыг та нарт олгоно гэд эргүүлээд компаниуд өөртөө сурталчилдаг болсон. Тэгжээж сайн талентууд хүний нөөцийг татдаг ийм цаг үе ирсэн. Бүхэн ер нь нэлээ ер нь л оронгороо л өөрчлөгдөд байна тий. Тэгэхээр хүний нөөцийн хувьд бол тэгэж харж байна. Одоо ялчгүй компаниуд өөртөө ингэ сурчлах хэрэгтэй. Тим юу л байг ороод байна тий. Манай энэ Mongolia Talent төгч гэсэн яг тэрийг бас хийгээд байгаа. Employer branding гэдэг компаниуд ингэ дотороо хийгээд идэг. Гадагшаага гаргадгүй. Тэр мэдээлэл одоо яг саяны нөгөө IT парк дээр болж байгаа асуудлыг ярихгүй ингээд гадагш нь мэддэхгүй байсан шиг дийлэнх компаниуд нөгөө хүмүүс байнгын аплайддаг байсан болохоор өөрсдөө сурчлага хэлсэн. Тэнгүүд MTN-ос нэрээ employer branding-ийн юм одоо энэ яг хүн хайж байгаа компаниудад бас хийдэг юм үйлчлэгээр гаргацсан байгаа юм байна. Одоо ялангуяа нөгөө төрийн байгууллагад нэг хэцүү юм байна. Ингээд нөгөө маш удаан олон жил ингээд ийм тодорхой хэмжээнд бүгдээр хайрцаглагдсан. Тэгээд соёл нь бол хувийн хвшлээс шал өөр. Тэнгүүд одоо ингээд нөгөө нэг бүр дээр үед бол илүү захирангуй тийм нөгөө соёл байсан бол одоо ерөөсөө өөртөө илүү манлайлж маш тийм харилцаа хандлага ёс зүйн хувьд юм доголдолгүй удирдгчдыг айгүйх дагж байгаа байхгүй юу? Ер нь бол айгүй зөв гэж бодсон. Тэгээ ямар нэг юм харилцааны ч юм уу одоо тийм дутагдaltaй удирдлагад орвол ямар ч хүн ажиллагаа бэлдсэн. Тэгээ төрийн байгууллагууд бол одоо бүр сүулдэ нөгөө төрийн албан агчдын ёс зүйн одоо юм юутай боллоо шүү дээ. Энэ бол айгүй зөв бас хандлага гэж гарч ирж байгаа байхгүй. Бүтээмжийг яаж нэмэгдүүлэх вэ? Одоо нөгөө Америкт Элон Маск чинь тэр яам ич удирдах байгаа шүү дээ. Тэр шиг одоо яаж бүтээмжийг нэмэгдүүлэх вэ? Яаж харилцаа хандлага ёс зүйтэй байлгах уу гэдэг юм айгүй төлхөө бас явж байгаа. Тэрнээс ч бас л одоо ч гэсэн ер нь бол хаа сайгүй харагдчихлаа. Гоё яана. Яг ийм залуу үед орж ирээд ингээд хувийн хвшлтээс олон жил болсон хүмүүс орж ирж энэ өөрчлөлтийг хийхгүй бол одоо би бол жишээл эзэж өрөө төрийн байгууллагт ажиллах уу гэж бодоод байна. Эсвэл энэ улс төрлөө ч юм ер нь гэж бодож идэл тэгээ чамайг оролдоод гэлтэй. Тэг ингээд нөгөө хараад суугаад шүмжлээд байх биш те өөрөө одоо яа тийм ямар нэгэн байдлаар бас ингээд бодлогын хэмжээнд нь ч гэсэн зүгээр мөнгө авахгүйгээр оролцдог ч юм нэг тийм л бол шилж таарах юм шиг байна гэж би зүгээр харж байсан л. Заавал төртөө ажилд орохгүй байсан ч гэсэндээ жишээлбэл ингээд тим юм саналаа өгөөч энэ хуулийн
хуулийн саналаа өгөөч. Ийм хийх чинь энд оролцооч гэхэд л оролцоотой байх чинь л амар чухал. Тэгээ надаар тутахгүй ч юм уу одоо ингээд залуу хүмүүс зөндөө үж чаа. За би ямар энэ дуу хоолой болох ш. Надаар нэг тутахгүй би тэгэл урт ажиллаа хийвэл болно гэдэг сэтгэлгээгээ одоо бүгдээрээ болоод айгүй нийгэмдээ идэвхтэй иргэн байх хэрэгтэй байхгүй. Тэгжээж эргүүлээд тухайн сонирхож байгаа орж ажиллах чаа салбарыгаа яаж илүү хөгжүүлж болох уу? Юунд дутагдaltaй нь олон улс ямар дандаа харьцуулалт хийж байгаа хэвээр. Бид нар альва нэгэнтэй заавал харьцуулж иж бид нар ямар төвшөнд байгаа юм бэ гэдгийг тодорхойлно тэ. Тэгэхээр энэ дээр заавал дуу хоолой болох хэвээр. Манай салбарынхан бол тэрэн дээр амар идэвхтэй. За одоо тийм юмны судалгаа авч जैन энэ журман дээр саналаа өгөөч гэхэд нөгөө өөрсөнд нь үнэхээр хэрэгтэй байгаа учраас маш их тэгж саналаа өгдөг байхгүй. Тэгээ тэрэн дээр бол би нэр үнэхээр баярлалтай. Мэндэ ш тэ. Саналаа тултлаа гэдэг. Тий. Хувийн хвшил 16 жил болчиход тэрийн ингээд ийм одоо байгууллагад ажиллангууд топ ийм 3 шокерж исэн юм. Яг бидэд ингээд бүгд мэдээ за төрийн байгууллагын хувийн хвшил өөр гэдэг те. Яг энэ өсрэлтийг ингээд хийхэд нэг зөндөл юм бодсон баг. Тэгтээ яг орсны дараа бодсон шиг нь байв уу? Эсвэл бүр бүр ийм амар юм уу ч юм уу. Заавал муу ч юм байх шаардлагагүй. Тэгтээ нэг юм шокерсэн юмнууд юу байсан бэ? Тийм яг 16 жил дандаа төрийн бас байгууллага олон нийтийн ажил тэгээд сүүлийн 8 жил нь яг компаниудаар тий бас л тэр нь өөрөө нийгмийн асуудлын залуучуудыг дэмжих чиглэлээр ингээд ажиллаж байсан. Тэгээд хувийн шил дахад бол үнэхээр хүссэн болгоно ингээд тэр даруй хэрэгжүүлэх тэр боломж нь ингээд байсан. Гэхдээ би яагаад төрийг сонгосон бэ гэхээр дандаа гадна талаас одоо сайн уу идэвхтэй иргэн бэ гэсэн шүү дээ. Тэр шиг би маш идэвхтэй иргэн байсан. Тэгээ салбараа нэгтгэхэд тухайд хувийн хвшил дахтаал одоо нөгөө нэг ирээдүйн засгийн газраас одоо жишээ нь манай салбарын төлөвлөгөө одоо гаргах чинь гэхдээ бүгднгийнх нь саналыг нэгтгэж аваад боловсруулаад тий манай салбарт ийм хэрэгтэй байна. Ийм асуудлууд байна. Энийг ингэж шийдвэл зүгээр гэдэг. Ер нь бол маш идэвхтэй оролцоод тэр хуулийн дээр ч гэсэн би хувийн хвшил дахтаа анх санаачлагыг гаргаад ерхий сайдтай хүртэл уулзаад ингээд манай салбар бол ийм зорилготой ийм мөрөөдөлтэй залуучууд бид нар ийм хуультай болох хэрэгтэй нэ гэдэг ч юм ингээд гадна талаас дандаа ингээд ажиллаж исэн болвол зарим нэг тохиолдолд тэр нь ажил хэрэг болдгоо гэдэг тийм нэг юу байсан учраас тэгвэл хин нэгэн орж энийг өөрчлөх хэрэгтэй. Тэр нь магадгүй яагаад why not те би биш гэж өөрөөсөө асууж агаад маш их юу нэг талтай жоохон золиосыг гаргасан гэх юм уу. Тэрээс чинь 7-8 компанитай те баахан бизнес бойжуулсан бас ингээд нэлээд амжилттай ингээд ажиллаж байсан. Тэгэхээр тэр олон юмаа би хаяад энд яг салбарынхаа төлөө 100% ингээд хүсэл мөрөөдлөөр тэр одоо энэ салбарыг өөрчлөхийн төлөө ингээд орсон. Ороод бол би үнэхээр одоо нөө шокны хаппи байгаа юм гэх юм бол үнэхээр ороод өөрчилж болдсон байх гэдгийг харж чадсан нь үнэхээр одоо гайхалтай тэр зүйл бол одоо ингээд яг 23 оны 3 сарын 8-нд яг олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр би томилогдчихсан байхгүй юу. Тэгэнгүүт тэр өдөр IT паркын захирал болоод 3 сарын 9-нд нь ICT Expo зохион байгуулах ажлын хэсгэнд оролцсон. Тэгээ нөгөө нэг төрөөч ойлгоогүй IT паркийн өдөр тутмын юмаач ойлгоогүй багт нь Монголын хамгийн том экспо зохион байгуулах даалгавар авсан. Тэгж их ихтгэл одоо өгч явахад үнэхээр амжилттай зохион байгуулахаас өөр арга байхгүй. Тэгээд за 6 сар хүртэл өдөрт нэг 3-4 цаг л унтсан. Тэгээ нэг 8 кг турсан. 54 кг-аас 46 болоод тэгээд бүр үнэхээр урд урдны бас зарим нэг түүхэн байгаагүй үзүүлэлтүүдийг үзүүлсэн. Хамгийн гол нь үр дүнтэй байх хэрэгтэй гэдэг тийм гол нэг концепттэй байсан. Анх удаа цаасгүй болсон 185 мянган хүн ирж үзсэн. Тэгээ 2 сая долларын гадаад экспортыг хийсэн тий 3 өдрийн хугацаанд чинь 800 гаруй гэрээ хэлцлүүд хийгдсэн. 4.8 тэрбум төгрөгийн борлуулалт манай компаниуд маань хийгдсэн. 192 компани 450 гаруй бүтээгдэхүүн үйлчилгээгээ танилцуулсан. Тэгээ паркд бол нэлээд юм томоохон хэмжээнд ингээд хийжсэн. Тэгэд өөрчилж болох юм байна. Тэгэхээр нөө өөрчлөлтийг өөрсдөөсөө гэдэг шиг үнэхээр ингээд хүсэл зориг байгаад юм бол төрч тэр хувийн шилж тэр аль алинд нь ингээд ялангуяа төр ингээд амар хүмүүс залуу хүмүүс ингээд яадаг бол ороод даваа өөрсдөө өөрчилж болно гэдэг юмыг ингээд одоо үйлдэлээрээ те 2 жилийн хугацаанд гаргасан одоо
тодорхой хэмжээний жижиг амжилтаараа тий ингээд гаргасан. За паркийн хувьд гэхэд чинь 50 жилийн түүхэнд одоо энэ жил анх удаага ашигтай ажилласан тий. Тэгээд 17 технологийн компаниас 44 технологийн компанитай болсон. За хөрөнгө нь бол тэрбум гаруугаар ингээд нэмэгдүүлээд тэгээ хуйлтаа гэдэг ч юм уу тий. Ингээд яг нөгөө нэг тэр талдаа дотоод одоо засаглал талыгаа ингээд бас өөрчилж байгаа. За өгшөө нэг шокны жоохон хүндрэлтэй айгүй сорилттай байсан зүйл нь болохоор хуучин бол нөгөө сайн хэлсэн шүү дээ. Дээр ганц тэнгэр байлаа. Надад тэнц заадаггүй. Би өөр хөнгөснөр ажилд үзсэн бол засгийн газар тий яам тамгын газар төрийн өмч тэгээд үндэсний аудитын газрын нөгөө хяналт шалгалт дотоод хяналт ямар юм битүү тайлан хийсэн юм маш их тайлагнах юм ажлууд ингээ байдаг. Хувьшлт бол тодорхой хэмжээнд байдаг гэсэн тийм их ингээ байдгүй. Тэгэл нийгмидэд ингээл сар болгон л ямар нэгэн хяналт ямар нэгэн тайлан тэр нь ингээд нөгөө эхлээд би жоохон түртдэг байсан. Тэгээ туршлагагүй ч байсан. Одоо ингээ 2 жилийн дараа харахад эргээд энэ үр дүнгэн гэдэг чинь айгүй чухал гэдэм байна. Гэт нөгөө сураад эхлэнгүү тэр нь түртгэ болоод амар туршлагатай болсон. Тэгээ тэрэнд бол би баг ихэхэд амар стресстэй гэсэн бүр. Юу дандаа л тайлан дандаа л юу ямар баг ядаргаатай л гэж боддогсан. Тэгэхээр эн чинь нөгөө дараагийн хүн залгамж халаан ирэхэд бүх юм ингээд бичдэг. Айгүй тийм бас нөгөө Тийм. Тэр л ёо. Одоо бацж. Powered by Mongolia Talent Network. We focus on you. Багч гэхдээ тий. Манаас өмнөх дугаарууд дээр Тэмүүлэн гээ оролцож ирсэн бас өөрөө мэдчихэж байгаа тий. Зөвлөхөр ажилласан гэл. Тэгэл яг ингээд золоо шиг орж ирэл ингээл ийм хийж бүтээсэн гэж ярихад бас ингээ сонсоход тэрнээс надаас амар бахархуу штэ байсан. Тэгээ ингээ хоёлаа эмхтэй төлөөлөл те төрийн байгууллагад ороод тэгэл ингэж ажиллаж байгаанаас амар баяртай. Тэгээд тэрийг илэрхийлэх гэсэн би яг энэ ажлуудаар нь баярлалаа. Тийм. За тех дээр бүр IT парк дээр нэлээд явжлаа. Маркетингийн ийм олон жилийн туршлагатай хүн дээр одоо маркетинг л бас жоохон орвол гэж бодлоо. Маркетинг хүн биш болчих шүү дээ. Маркетингийн хүн байгаа л байна те. IT паркингээс сурчлаа л те. ICT ч гэсэн сая одоо team амар рекорд хийсэн жил гээл яг л ялчгүй маркетингийн хүний л маркетингээр төгссөн. Тэгээд одоо яг маркетингийн ажлууд юу хийж исэн юм бол ассоциацийн бол ерөнхийлөгч CEO байсан үүсгэн байгуулагчуд биш те. Юуны маркетингийн холбооны холбоо Монголын үндэсний маркетингийн холбоо гэдэг үүсгэн байгуулсан. Үүсгэн байгуулсан. Хоёр юм яваад байна тий золоо. Тэрийг одоо яриад байх. Энэ манайх яг ингэ өнгөрсөн зүйл одоо сайхан ойлголцоод найзуудаа. Саксын хүртэл ингээ хоолчтой. Одоо чинь тийм. Яг хоо маркетинг бол би бүр багын л угаасаа ингээд нэг юм зохион байгуулдаг, бусдыгаа уриалдаг тий. Тэгээд зүгээр сургуулийнхаа ангийнхаа асуудлыг яаж иж байгаа сургуулийн асуудал болгочдөг тий. Бүр багын л нэг одоогийнхоор бол тийм нийгмийн антрепренер багасаа байсан байгаа байхгүй. Бусдыг уриалж одоо ингээд. Тэр нь өөрөө ингээд нэг олон нийтийн ажил хийхээр ялчгүй маркетинг PR-ын чиглэлээр бол нөгөө одоо орох тэр сонирхол маань ингээд төрөөд тэгээ маркетингийн салбарт зүгээр хийсэн одоо түүх талаасаа харах юм бол нөгөө мянгаар нь маркет руу цуглаал тэгээ төрийн ордонд чуулдаг болоод асуудлаа хэлцдэг, нээлттэй ярилцдаг, чиг хандлага бас ингээд одоо нөгөө хаана явж байгаагаа ярьдаг. Дээрэс нь нөгөө маркетруудын өдрийг санаачилж байсан. Тэгээ тэр нь ингээл дандаа л эмчнэрийн өдөр, багш нарын өдөр гэдэг шиг маркетруудын юм дандаа нэргүй дандаа л бүх ивентийн арт, бүх бодлогын брендийн арт ингээд байж идэг. Тэгэхэд өөрсдийнхөө мэрэгчлэр бахархах гэртээ очихт нь эхнэр нь хүүхэд нь баяр хүргээд орой ол хийчдэг те. Тэр мэрэгчлэрээ бахархах. Тэгээд тэр мэрэгжлийн үн цэнийг өсгөх яг тийм зорилготойгоор энэ өдрийг санаачлаад 10 сарын 20 жил болгоод хийдэг. Тэгмээд одоо ингээд тэр чуулганы би хийхээ болоод ингээд яасан ч гэсэндээ компаниуд маркетруудынхаа өдрийг дотроо тэмдэглэдэг болцсон. Тэр чин өөрөө ингээд маш том одоо легаси үлдээчихэж байгаа байхгүй. Тийм шүү дээ. Бүр ингээд нэлээ юм олон улсын ч юм уу тэгж бодоод байсан шүү дээ. Тийм тэр өдрийг ер нь бол маркетруудаа ингээ өргөмжилж яагаад болохгүй гэж те тэр чин
одоо нэг амар шагнал гардуулаагүй ч гэсэндээ зүгээр энгийн л хүний ингээд зүгээр амьдралаар одоо маркетраар төгссөн хүн ингээд нэг тий энэ ажлаараа бахархах өдөртэй байх ч өнөөдөр амар гоё байхгүй. Тэгээ тэр нь бол зүгээр нэг өдөр тэмдэглэх гээд байгаа нөгөө хэлбэр талаасаа биш. Агуулга нь өөрөө тэр хүмүүсийн үн цэнийг өсгөх гээд мэрэгжлийнх нь үн цэнийг өсгөх гээд авахгүй. Тэгвэл одоо урд нь бол бүр дээр үед 8 он монд би наах салбарт орж хахад нэг хэдэн зар сурчлагаа яддаг те зар явуулдаг л хүмүүс шиг. Энд чи өөрөө цаана эдийн засгийн салбар шинжилгээ ухаан ямар их те судалгаа шинжилгээ нэг те үндсэн дээр явагддаг. Одоо билээ тэгжээж нөгөө одоо стартап уучч гэлтгүй эсэмэ тэр одоо том групп компаниуд гаргасан бүтээгдэхүүн үйлчлэгээ амжилттай лонч хийгээд борлуулалтаа хийгээд дэлхийд гараад ингэ явж байгаа гол үндсэн хүмүүс чинь ерөөсөө энэ маркет руу дартан байдаг шүү гэдгийг харуулж байгаа тийм зорилготойсэн. Тэрнээс би үл амар мэрэгжлийн амар маркетер агаал ингээ яваагүй. Бас л энэ салбартаа зүгээр те тэр залуучуудаа нэг community болгоод нэгтгэчээ. Ингээл ер нь бол давхцсан тоогоор 10,000 хүмүүсийг нэгтгэжсэн. Тэгэхээр нөгөө бүр багасаа 20 настайгаас ахуулаад ер нь community гэдэг юм чинь өөрөө асар чухал зүйл юм байна. Тухайн салбарт орох гэж байгаа бол тэр community байдаг хүмүүстэйгээ найзал нөхөрлөлтэй дотнос тий хамтар ажил одоо юу гэдэг тий тэгж нөгөө нэг бүр амьсгал тэр тухайн салбараараа амьсгал зүүдэлж тий бүр мөрөөдөж хамгийн цаадлын алсын хараа нь юу байж болох вэ гэдгийг бүр том зургаар нь харж иж тухайн салбарт би ордог байхгүй. Тэгээд тэндээс гараад тэгэл технологийн тооцоосон да. Нийгмийн итгэх бол нэлээ. Ер нь ангийн дарга байсан шиг байна. Би ангийн дарга байгаагүй гэхдээ нөлөөлөгч нэ. Яг хон нэждэг. Ардна. Тэг инга одоо. Бас карьерийн төвшөнд залуугийн хувьд бас нэг дурдах нь M-Space тий? Coworking. SMS. Тэрний талаар ярмаар байна. Бас тэр чинь холбоонд байхынхаа сацуу хийсэн зүйл лөө. Дараа нь хийсэн зүйл лөө. За энэ бол холбооноос яг нөгөө энэ маркетруудын өдрийг бий болгож явах явцдаа одоо энэ үндэсний брендийг яаж дэмжих үү гэж ингэж явж байгаад ер нь 13 оны миний мөрөөдөл биелсэн гэсэн үг байхгүй. Тэгээд тэр нь ийм нэг тэр үеийнхаар бол ийм нэг цонхны үйлчлэгээ заяа. Одоо ингээд оронгуудаа компани баг ингээд бий болгоод гэснээ логогоо зохиолгоод тэ бүтээгдэхүүн үйлчлэгээ ингээд бүх зөвлөх үйлчлэгийг нөгөө сургалтаа аваад баг тавар нэг бүхэлд ингээд тавар ихлэ мөрөөдчихсэн. Тэгтээ яг нэг давхарласан. Тэгээд явж байгаа санаандгүй ингээд тэр маань ингээд жил ирэх тусам ингээд туршлагачаад ирэнгүүт юу яасан? Боловсронгуй болоод тэгээд тэр үед чинь бүр стартапын дэлхийд аяар бүүм бүр ингээд хөөсрөл бий болоод тэр үед coworking space-аас бизнесийн модель дэлхийд даяараас хүчээ аваад те ер нь бол гарч ирж байсан байхгүй. 13 онд 13-аас 16 онд би ингээд боловсруулаад яваадсан. Тэгээ ер нь coworking space-ээр дамжуулаад дэлхийн улс орнуудад бол бизнесүүд хурцтай ингэж технологийн бизнесүүд тэндээс аягүй хүч төрөн гарч ирж байна гэдэг тийм юг олж хараад тэгээ coworking space-тэй болъё гэд мөрөөдөө явж исэн чинь би бүр хөрөнгө оруулагч хайгаачгүй заяа. Нэг бас л нөгөө ивент хийсэн интернет маркетингийн конференц зохион байгуулсан. Тэгээд нэг панелистаар одоо манай энэ жил хөрөнгө оруулагч урагдаад. Тэгээд залуу надаа нэг ийм талбай байна. 415 м квадрат талбай байна. Тэнд одоо харин чи гоё шин санаа мана зөндөөтэй юм чинь санал болгох юм байна гэж. Надад байна гэд. Тэгээд бүр яг ингээд тэгээд юу юм уу гэсэн чинь ингээд бизнесүүд стартап хийж байгаа залуучуудыг дэмждэг. Жинхэнэ ухтаж аваад тэнд нь ингээд те үлгэдөөд ингээд дэмжээ зах зээл дээр гаргадаг юм coworking space юм модель байна гэдгсэн чинь яг одоо явж үзхүүл гэж авчихсан. Тэгэхээр окей явъя гэл. Тэгээл очсон чинь ингээд бүр ингээд цемент дээрээ цонхон чигдээгүй ингээд нэг юм 19 давхарт бизнес таврын 19 давхарт. Тэгээд за яаж ин болохоор байна гэсэн чинь за хийгээл. Энэ жоо за 2 өдрийн хугацаа өгье. Пич бэлдээ. Тэр үед яг пич гэж мэдгүй. Презентацаа бэлдээд аваад гэ. Би өөрөө ч тэр нөгөө стартапаач мэдгүй, пич бэлдэн гэдгээ ч өөрөө сайн мэдгүй те. Тэнгүүд ерөөсө тэрэн дээр олон нийт нөгөө нэг олон найзтайгийн салбар болгон улс болгонд байсан найзуудтай за coworking space-ээ судлаад
эхний ээлжийн техник эдийн засгийн үзүүлэлтээ гаргаад яг ямар шүү харагдах одоо тий эхний зураглаа гаргаад 536 сая төгрөгийг 2 өдрийн дараа 30 минутын пич хийгээд тий шууд босгосон. Ерөөсө 2 өдрийн дотор. Тэгээд 6 сарын засвар масвар тэр одоо тоног хөрөнгө бүх юмыг хамгийн смарт хамгийн орчин үеийн бүхэл лагаар нь хийлгээ хамгийн гоё зураг интерьер зургийг гаргуулад залуучууд ерөөсө таата орчин л хэрэгтэй. Тэгээд тэргээр дамжуулж харилцаа холбоо нэтворкинг нүүсээд ингээд явна гэ. Тэгээд нээлттэй хийгээд тухайн одоо энэ гарааны бизнес экосистем салбарт coworking space-ээр би анх орж байгаад баг хамт олноороо ингээд нэг асуудлыг шийдэж ингэж явсаар агаад экосистемээр нь одоо асуудлыг хардаг. Тэгэхээр энэ салбарыг ингэж хөгжүүлж ийж энэ залуучууд маань мундаг болох юм байна гэдгээ яагаад бас л нөгөө нийгмийн дуудлагаараа бахан төр дуу хоолойгоор үгээл хідүүлээ нэгдээ ярэмэрэ гэд ингээд явсан. Тэгээд яг одоо яг тэнд бол би 5 жил болоод SEO-гийн ажлаа өгөө дараагийн хүндээ өгсөн. Тэгээд мэдээч манай одоо SMS бол нийгэмд асар том импактыг үзүүлсэн. Зүгээр ингээд нөгөө та дандаа би нөгөө бүгдийг чийжилсэн байдаг болохоор яг ингээ өөрөө ингээ гартаж байсан болохоор нийтдээ ингээд нэг 292-3 бизнес бойжулсан. Тэгээ тэрнээс одоо 40% амжилттай явж байгаа. 9.2 тэрбум төгрөгийг одоо грантаар хөрөнгө оруулалт босгож одоо ингэж бизнесүүдэд өгсөн байна. Одоо төсөл хөтөлбөрүүдээр дамжуулаад гэдэг ч юм уу те. Тэгээд одоо ингээд нөгөө манайхаар ч баг 25,000 гаруй хүн үйлчлүүлсэн байгаа байхгүй нийтдээ. Гэж мэгээд ингээд харах юм бол стартап экосистемийн ялчгүй гол тоглогч болцсон. Тэгээ бараг нөгөө нэг төрийн хийх ажлыг тэнд хувийн хвшил яг бизнесүүдэд бодиттой дэмжлэг үзүүлээд ажиллаж исэн. Тэр нь бол мэдээж дахиад нөгөө хамтын ажиллагаа буюу экосистемийнхаа стейкхолдерс тэр оролцогч талуудтайгаа л бид нар хамт хөгжөөл, унаж босоол ингээл явж исэн. Яг гэсэн дээрээ coworking space-ийн бизнес модель ашиггүй модель заяа. Яг орлогын модель нь үнэхээр ашиггүй. Гэхдээ үнэхээр энийг хийчээ гэсэн чин сэтгэл бидэрт байсан учраас өөр одоо орлогуудаар нөхөөд coworking руугаа хөрөнгө оруулалт те нөгөө орлогоо ингээд оруулдаг. Ийм байдлаар л бид нөгөө баг урт хормороо бас адилхан л те өөртөө баг стартап өөртөө стартапуудыг дэмжиж яваад байгаа байхгүй. Тэгээд ер нь бол бас л нөгөө хин нэг хийх ёстой нэг гэдэг утгаараа л орлогын модель нь ямар байсан юм бэ? Түрээс байна уу? Тэгээд сквот түрээсээр бол уучлаарай хизээч харин ашиг олохгүй. Стартап те нөгөө ч. Чи харалтаа манай чинь ингээл 6 метр квадрат 2 хүний офс. 4 метр квадрат 1 хүний офс. Тэнгүүтээ нэг компани нэг ширээ ингээд бүр ингээд эн чинь сарын ингээд 160 мянга заяа. Тэгээ 415 метр квадратт бид нэр түрээсээ төлнө. Тэр чинь өөрөө бизнес модель нь цаана үйл хөдлөлийн бизнес гэдэг гэсэн байгаа байхгүй юу? Яадаг вэ гэхээр өөрсдийн объекттэй одоо хүмүүс компаниуд coworking space ажиллавал түрээсний одоо нөгөө дарангуул байхгүй учраас тэгж хийдэгсэн. Тэнгүүд манай нөгөө стартап Монгол пүүмүгээс жахуулаа бид бүгдээрээ л coworking хамтаа ингээл хийгээл явсан шүү дээ. Эхнээсээ бүгд ингээл хаагдал ирсэн. Зүүн тэрийг төрөөс бас бодлогоор дэмжих хэрэгтэй. Яад вэ гэхээр энэ тэн зөндөө хөшөө барьж байгаа. Ер нь бол 10 coworking space байлаа гэж ботхоц заяа. Зүгээр нэг компаниг нь жилийн 200 саяар дэмжинэ. Би нөгөө энэ саналыг бас хувийн шилтагтай тавьдаг байсан. Тэгээд энэ 200 саяар та нар жилдээ 10 юм уу одоо тэдэн технологийн бизнесийг бойжуулаа гэд дэмжлэг болгоод өгч. Тэгээд бид нөгөө тайлан байлан тавь нөгөөдүүлээ тултал нь бойжуулаад. Тэнгүүт одоо ингээд орлогоо олно, бизнесүүдийг бойжуулна, цалингаа тавина гингүүт дахиад энд ингээд нөгөө жинхэнэ халтуурны ажил хийх ёстой болоод тэснэ энд бизнесүүдийгээ бойжуулах болоод ингээд нэг айгүй хэцүү байдалтай ингээд байдсан. Тэгэхээр тэр экосистемийг хөгжүүлэгчдийг төр айгүй сайн дэмжих ёстой буюу одоо улсад бол паркнаа бол нөгөө тал дээр Сократусыг, Нэмстарсыг те одоо юу н дэмжих ёстой байхгүй. Тэгжээж эн чинь нөгөө явахгүй болохоор ингээд тэр эд маань үнэхээр нөгөө нэг мөрөөдөлтэй пашнтай учраас л нэрэ бүгд ингээд яваад байгаа. Тэгээс том группүүд арталтан байгаа учраас зарим нэг ингээд бас сайн M office-аас хаагдсан байлээ. Тийм тэгэхээр тийм Сабиас өгчтрэн Око гэдэг бас Techstars-т ажилладаг мундаг залуу байдаг шүү дээ. Тэрний бас подкастыг үзэж яхад
бас тийм мэдээлэл хүргэж ирлээ. Тэгээд манай одоо сая хэн төрөө золоо хэллээ IT парк дээр одоо 40-60 одоо яг идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаа байгууллагууд стартапууд байна гэсэн шүү дээ. Энэ бол бас бага тоо гэж байгаа байхгүй. Бүр маш их байх хэрэгтэй юм билээ. Тэнийг одоо 10 үржүүлсэнтэй хэмжээний стартап байж иж дараагийнх нь нөгөө шатанд гарт юм гинэ. За хэдүүлээ золоо манаас дахиад дараагийн уулзалттай байгаа. Тэгэхээр биднээс сүүлийн ер нь бол хэсэг байдیں۔ Тэр нь болохоор илүү нэг work life integration гэдэг бас маань залуучууд маань яаж өөрсдөө бас гоо цэнгэлж амьдарч байна те. Гэр бүл зайн төвжрээ энэ одоо стресстэй бас нийгэмд амьдарч байхын хувьд те, иргэний хувьд хэдүүлээ яаж өөрийгөө цэнгэлж байна. Чөлөө цагаараа хобби байна уу? За тэр завгүй л байдаг бах те. Яаж те. Өөдрөг тултал явж байна. Тэг. Яг ер нь бол бүр ингээд одоо хувийн хвшилт байхаасаа 3 дахин их завгүй болсон. Бүр энэ чинь нөгөө бүхэлдэн салбарыг одоо тий менеж хийж тэднэртэй үйлчлэгээ үзүүлнэ гэдэг чинь бол бас л амар завгүй. Тэгээ сүүлийн 2 жил би огт амраагүй. Сая энэ 2 сард бүр албан хүчээр нэг анх удаа ээлж амралтай түүхэнд авч үзлээ тий. Тэгээд ерөөхдөө одоо ингээд тухайн ажилтаа хүн дурлаж ажиллаад тий туртай ажиллаа хийх юм бол тэрийг бол нэг ажил гэж ер нь бол яггүйр аж аргалтайгаар ажиллаа хийхийг ер нь бол айгүй хүсдэг нэг талдаа нөгөө талдаа хүн ингээд цэнэглэгдэх хэвээр зөв одоо сүүлийн үед бол work balance тий ер нь бол ингээд mindfulness гэл айгүй их ингээд ярьдаг ингээд болчихлоо шүү дээ. Тэгвэл би яадаг вэ гэхээр тухайн нэг том ажлын ард гараад хийж чадчихлаа штэ гэд ингээд тэрнээсээ кайф аваад маш гүнзгий амьсгаа аваад те тэгмэт өөртөө ингээд нэг 2 өдрийн ингээд ийм амралтыг ингээд өгөөд те өөрийгөө одоо жаргана гэх юм те тэгээд тэгтээ ингээд нэг ийм хүнд юм өрөөсөө ингээд юмыг хүн дээр ингээд хүлээж авахгүй тэгтээ тэргүй стресстэй нийгэмд хахад тэрийг өөртөө хураахгүй хүнтэй муудалцахгүй те муудалцах асуудал гэх юм бол тэгээд ингээд зөвөр ер нь бол тий асуудлын гол шийдлэл ярина гэхээс тэр үнтэй хувийн янз бүрийн харилцаанд орохгүй одоо хэрүүлэх ч юм уу тиймэрхүү юмыг бол би огт бүр ингээд хийдэггүй. Тэгээ маш тэр хүн хүлээцтэй хандаад тэгээд ингээд хураадаг хүмүүс эдэж ш стресстэй ингээд яваад би үл зүгээр л хайдаг. Зарим жоохон хинэггүй байж сурах. Бүр хайдаг. Бүр ингээд мартцсан явж идэг. Нөгөө жоохон муудалцсан хүмүүс таарад хүн сайн уу байна уу гэл энийг нөгөөх нь амин нөгөө нэрээ өгзөр. Тэгээ мартцсан ингээ явж идэг. Тэгэхээр тиймэрхүү юм нөгөө нэг хаяхмаа хайж сураад өөрийгөө аль болох стрессгүй ингээд байлгаад тэгээ үдсэнсэн гоё хөнгөн контент үзэл тий гоё одоо ном уншаал гоо сайханд ороод эсвэл өөрийгөө баярлуул шопинг хийгээл тий ингээд ер нь бол явах хэрэгтэй. Тэгээд ялангуяа одоо сүүлийн үед би айгүйх 5 минутын тэр нөгөө бясалгалыг айгүй хийж байгаа. Дээрээс нь би чинь бас хаяа йогоор хичээлдэг тий. Гэх мэтлэн иймэрхүү юмнуудыг бол байнга хийхгүй л бол ер нь энэ том ажил, хариуцлагатай ажил хийж байгаа ер нь удирдахч болгоны энэ ч асуудалхгүй ерөөсөө тий. Тэгэхээр өөртөө бас алдаж болохгүй айгүй хайрлж явж иж, эрүүл ээжж л том амжилтыг бүтээн. Тий. Саяны тэр 5 минутын бясалгал дээр жоохон дэлгэрүүлээд бас маань үзэж байгаа хүмүүст яриад байгаа шүү дээ. Бясалгал гэж хүмүүс яг нэг 30 минут заавал яг ингэж нөгөө кинон дээр гардаг шиг суугаал ингээл нэлээд сүртэйгэр бодоод байдаг. 5 минутын бясалгал чи ерөөсөө амьсгалын тасалж байж болдог. Ерөөсөө бясалгалын амьсгал. Ерөөсөө л маш урт одоо нөгөө зөв амьсгалыг аваад дотор агаа эсвэл одоо янз бүрийн нөгөө сэтгэл түгшээсэн ч юм уу те би болохоор зүгээр л өөрийнхөө л ер нь байцдаг гэх юм уу янз бүрийн стресстэй ч юм асуудалтай юм бахан бол тэрийг гаргаад те тэмүүлтээ яг бүр ингээд тэр хугацаанд юу ч бодохгүйгээр тэгэл амар гоо ингээд амьсгалаа тайвширлыг авах тэрийг ажлынхаа өрөөндөө хийчихнэ ер нь бол тэгтээ өглөөдөө ер нь бол тийм өглөөг би маш гоё эрхлүүлдэг юм байна одоо өглөөний цайгаа заавал өглөө алган гоё дуу сонсно те тэр нь дандаа ингээд ийм нэг зөөлөн ингээд нэг ийм тайвшралтай тэгээд гэрээсээ ингээд нөгөө яарад ингээд гарчих юм бол тэр өдөр нэг жоох яарав айгүй гоё ингээд өглөөнийхөө хийдэг бүх юмудаа игээд смути дээр уугаа те гоё хооллоод те ингээд гарчих юм бол тэр өдөр тэр чигтэл айгүй ад жаргалтайгаар яа тэгэхээр өглөөг эхлүүлэх нь надад бол айгүй чухал юм шиг санагдаад тий. Нөгөө ороо ороос бүх юм бас
өөрчлөгддөг мэддэг гэлээ тэр шиг тий. Хөшгөө нэгэл тий. Сайхан сунаагаал. Тэнгээс сонсоход ерөөсөө өдөр зөөр чиглэж байгаа амар завгүй ажилдаа орчдөг юм шиг харагдаад. Үгүй шүү. Одоо тэгээд тэр нөгөө хүмүүс айгүй тайм менежмент асуудаг. Хувийн шил дахад би баг 10 хэдэн ажил хийдэг гэсэн шүү дээ. Одоо тэрийгэ бүгдийг туцалтаа нөгөө нэг даах нохоо булуураа. Даахгүй нохоо биш, даах нохоо булуураа гэж би ярих туртай. Тийм үү. Тийм эсэргээр тий. Тэгэнгүүт амар ингээд нөгөө нэг фокус менежмент гэж одоо тэрийг би мэдгүйгээр л өөрөө хийдэг гэсэн юм шиг лээ. Одоо болохоор ингээд тайм менежмент биш, фокус менежмент хийдэг болсон ингээд заавал ингээл тэр цагт амжих гэж ч юм уу ингээл нөгөө яаруу сандрусгүй л 80-20-ын зарчим гэхээсээ илүү хамгийн чухал ажил дээр айгу фокус. Ер нь тэр зорилготой фокус хийх нь амар чухал. Тэгээ энэ тэндээс ингээд янз бүрийн хүмүүс өдөржингөө уулзалт тийм надад яг ажлын бус цагаар амар фокус хийж за ер нь зөв явж гэнэ буруу явж гэнэ энэ ажил яг хаана гэж ингээд бүх ажилтнуудаа нөгөө мэйл зээлээ бичнэ эргүүлээ те яг одоо бичиг сажигын тиймэрхүү бодох юмнуудаа би дандаа ажилд орсны дараа хийдэг. Уусаа тэр үеэр чинь төвчрэлтэй идэв штэ. Тэгэхээр тэнд төвжирч явж байхаар яг ингээд бүр фокуслаад надад болохоор өглөөнөөс орой хүртэл өдөрт бол 4-8 уулзалтууд байдаг. Ер нь бол тэгэл хин тэнд ажлын хэсгээ урал мурал нэтрэмэрэ гэж явж жаад яг ингээд нөгөө төвлөрдөг гэх юм уу. Тэгээ тэрэн дээрээ айгүй их тийм нөгөө бодох боловсруулах. Сайн манай зоологийн хэлж байгаа энэ дэр им жижигхэн юм шиг хүмүүстээ сонсогдоод өнгөрөх үе нөгөө 5 минутын медитейшн те эсвэл ямиг хайж сурах гэд эднэр ингээд хальт хилээд өнгөрч байгаа юм шиг боловч яг манай үзэж байгаа хүмүүс бүгд л юм карьертэй явж байгаа амбицтай хүмүүс байгаа. Энийг нэлээд сайн сонсоосоо гэж бодод. Тэгээд яг гүн ойлгож аваасаа. Би сая бимаа бичээ те би ер нь ингээд банк 5 урахад ер нь эвгүй байгаа гэсэн. Тэгээд эмнэлгээр явсан чинь он ширөөсөө гарч ирдгүү. Ингээд физикал хайгаад бол ерөөсөө гарч ирдгүү. Тэгсэн мөрчлөөс ингээд зүрх хөвдөд ингээд ядраад мэдэгдээд байгаа юм. Тэгсэн чинь general anxiety disorder гэдэг юм байна гэдэг юм онш гарч ирж илээ. Тэгээд тэр нь болохоор ингээд одоо зүгээр MRI энтер ч юм уу тийм хийгээд гарч ирдгүү. Тэгээд яасан зүгээр ингээд унтах гэхээр зүрх хөвдөд байна гэдэг. Тэгсэн чинь энэ бид өдөр тутамдаа ялангуяа монголчууд яг эрэгтэй эмэгтэй ийм 30 насны залуучуудад их тохиолдож байгаа юм. Тэгээд тэрийг өөртөө мэддэггүй гинэ. Яагаад гэсэн чинь утаа гэж стрессчтэй. Гарч ирэл төвжрэлгээ стресстэй. Тэгэхээр зүгээр бид хэдийн өнөөдрийн амьдарч байгаа энэ нөхцөл нь стресстэй. Бүр юм нэлээд стресстэй. Тэрэн дээр ажлын стресс болон энэ гэр бүлийн стресс ингээд бус стрессүүдийг авангууд хүний энэ стресстг болгонд хүний булчин болон суц ингээд зангираад идэг. Даралт ихсдэг чинь тэр юм байна. Нарийсж байгаа. Тэгэнгүүт явсараа тэр ингээд зүрхэндээ нөлөөлж эхэлдэг юм байна. Тэгэхээр энийг саяны би югаас 5 минутын юм ингээд өшөө яриад өгөөчгээд байгаа нь яг эмчтэй уулзаад ярихад саяны яг энэ манай зоологийн хийж байгаа юмд prevent хийх юм байлаа. Хаяад сур. Хариуцлагатай гэдэг юм чинь ажил дээр сайн боловч хүний амьдралд сөргөөр нөлөөлдөг гинэ. Тэгэхээр ямиг хэрэггүй юмыг хаяад сур. Амжаагүй бол амжаагүйгээ хай. Тэгээ саяны ярьж байгаа юм 5 минутын бясалгалыг өдөрт 3 удаа хийгээд сурч гэж. Өглөө босч ирээд өдөр нэг юм энэ их ачаалтан зүгээр нэг зөксөөл 5 минут. Тэр энийг яг манай зочны цагаас би жоохон авчлаа. Тэгтээс үзэж байгаа хүмүүс маань яг энийг сайн ойлгоод авал бүгд л юм амбицтай залуучууд байгаад байдаг, зүтгэл хийдэг. Тэгээд зүрх байтгаа юм нөлөөлөх боломжтой юм байлаа. Тэгэхээр энийг бас хүмүүс бас жоохон ширэлжээ те. Хүмүүст бас хэрэгтэй гэж магадгүй те. Тийм. За ер нь манай нэвтрүүлэг өгөр өндөрлөж чинь тэгээд манай нэвтрүүлэг маань одоо Vault membership club-аас хүрж байгаа. Тэгээд хэдүүл яг Vault-ийнхаа Vault дотор байна. Тэгээд бас энэ Vault гэдэг membership club-ын тухай бас мэдхийг хүсэх юм бол манай өмнөх дугаараад бас үзээрэй манай Winch гэдэг бас айгүй одоо амбицлаг мундаг залуу маань нэг үүсгэн байгуулсан гоё концепттай бар. And membership club дээр манай залуучууд бас өргөнөөр ирж үйлчлүүлээрэй. Тэгээд залуудаа маш их баярлалаа. Тэгээд өөрийнхөө үнэтэй цагаас битэртэй ирж хуваалцсанд маш их баярлалаа. Стоо юм хийгээ явж байгаа. Баярлалаа. Өөрсөндөө маш их баярлалаа. Тэгээд таартай сайн амжилт хүсье. Өөртөө бас ингээд энэ подкастыг хийж гин гэдэг чинь нийгэмд идэвхтэй залуучууд гэсэн гоё knowledge sharing хийж гин тий. Тэгээд бусадтай түгээж одоо нэг sharing is caring тий гэдэг шиг бид нар мэддэг чаддаг бүх юм аль олох олон хүнд түгээж ижил энэ нийгэм сайн сайхан болно гэж боддог.
Яг зөв тэгээд яг гоё битэрийн концептыг гоё хэлж байгаа тийм. Тэгээд эдийн энэ олон багс бүрдэж хийдэг учраас. Ажлын өндөр амжилт. Тэгээ манай next уул уурхай оюуны уул уурхай байгаасаа тийм. Тэрний одоо түүхийлэгч байгууллагын CEO-аар ажиллаж байгаа. Тэгээд өшөө олон ажлын амжилт хүсье тийм. За баярлалаа. За дараагийн дугаараа баяр та. Баяр та.